Мэдрэмж хамгийн гол нь уран зохиолоос хүн мэдрэмж мэдэрдэг байхгүй. Сэтгэлээ нөгөө feeling гэдэг юмыг чинь уран зохиолоос олж авдаг. Тэр үед бол одоо чинь ингээ шал өөр утга агуулгатай уншихад бол нэг тийм хань болсон санагдахгүй шүү дээ. Яагаад ч юм яг энэ зохиолоос их тийм нөлөөлсөн. Нэг тийм сэтгэлийг бас нэг жоохон айтайхан болгоход их нөлөөлөдсөн. Юу гэдгийг тэр нэг айгүй муухай хүнд хэцүү амьдрал доон одоо яг юм нэг дэгээ одоо ингээд нэг юм барих те нэг юм тулах цэг болж өгсөн. За сайн байцгаана үзэгчдээ. Орой минь төргий Deep Talk with Sana podcast-ийн видеотой дугаар та бүхэнд хүрж байна. За өмнө болохоор би дандаа аудиогоор нэлээд хэдэн жил одоо номын болон сэтгэл судлалын талаар ярьж ирсэн болвол үргэлжлүүлээд ер нь видеотой подкаст дугааруудаа хийгээд шийдээд тэгээд ном ярих хамтрагч зочинтой болсон байгаа. Тэгээд энэ зочин маань болохоор орчуулагч Балар Зайгч байна. За баярлалаа. Сайн байна уу? Орой минь дээ. Чиний орой минь. Миний энд болохоор зэрэг 7 цагийн зөрүүтэй болохоор зэрэг өдрийн 2 цаг 30 минут болж байна. Тэгээд баярлалаа. Намайг подкастнда ураад ингээд энэ уран зохиолын голдуу одоо хоёулаа номын талаар ингээд буу халах гээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр эндээ бол одоо би маш их бас дуртай таатай байна. Их баярлалаа хин санаа. Тэгээд хоёулаа чинь бас өмнө нэг удаа яг чиний Deep Talk with Sana гэдэг дээр бас нэг ярьсан байгаа шүү дээ, тий. Хоёулаа миний нөгөө өмнө орчуулсан Агата Кристофийн Цуврал 3 зохиолын талаар хаа байсан 2019 онд хоёулаа жинхэнэ амьдаараа уулзаад ярьж исэн байна. Тэгээд дахин уулзаж одоо нүүр тулж ингэж подкаст хийх гэж байгаа чинь баяр хүргэе. Тэгээ зочин байгаа да. Зочин болж байгаа доо маш их хүндэтгэлтэй тий. I feel honored гэдэг шүү дээ тий. За баярлалаа. Баярлалаа. За сахай хамтарч номнуудын талаар ярьж байгаад их баярлж байна. Зүгээр. Тэгээд яг нөгөө Агата Кристоф гэдэг зохиолчийг яг зөвхөн таны орчуулгаар танилцсан. Тэр 19 оноос хойш. Тэгээд яг энэ удаагийнхаа дугаарт бол бит хоёр Агата Кристофийн өчигдөр хэмээх романыг ярилцахаар шийдсэн байгаа. Тий, Агата Кристоф гэдэг энэ зохиолчийн одоо юу гэдэг амьд сэрүүндээ бүтээсэн хүүрнэл зохиолуудыг нь бол би бүгдийг нь орчуулсан юм байлээ. Тэр хүн 50 настайдаа бичиж ирсэн учраас бол тийм олон зохиол бол хичээгүй дандаа юм миний хэлбэрийн за Цуврал 3 маань тэгээд энэ өчигдөр тэгээд бичиг үсэхгүй хүн гэдэг чи бодвол бүгдийг нь уншсан байх юм. Тэгэхээр 5 зохиол байна тий. 5 бүтээл тойрвсон байгаа. Тэгээд тэрийг одоо би бүгднийг орчуулсан. Өчигдрийг хамгийн сүүлд хэдэн онд орсон бэ? 2 жилийн өмнө хэрч одоо 24 он гэхээр 22 оны үгүй 23 оны нодлон л гаргасан юм шиг. 23 он. Тий 23. Жилийн өмнө гаргасан юм байна. Тэгээд өчигдөр зохиол нь болохоор Франц 98 онд гарч ирсэн юм байна. Тэгээд монгол хэлний тий. Монгол хэлний орчуулсан баярлаа. Зүгээр. Баярлалаа. Зүгээр. Өчигдөр яхаас өмнө бас нөгөө нэг зохиолчиг маань анх удаа сонсож байгаа хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр Агата Кристоф маань өөрөө яг 2 дахь хэлээрээ бүтээл төрөл бичиж алдартай болсноороо маш их тийм онцлогтой гэх юм уу маш мундаг зохиолч эмэгтэй байсан. Тэгээ та яагаад юу нэгээд Агата Кристоф гэдэг зохиолчийг сонгож орчуулъя гэж бодсон бэ? Энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа санаа. Энийг ч одоо би бараг л хэрвээ сонирхдаг сонссон хүмүүст бол би одоо бараг улиг болтол ярьсан баг төө. Номынхоо нээлт уулзалтууд дээр ч гэсэн бас ярьж илээсэн. Тэгээд Агата Кристоф би одоо Агата Кристофыг орчуулахаар сонгосон гэхээсээ илүү Агата Кристоф гэдэг одоо зохиолч намайг орчуулж эхлэхэд бол угаасаа бурхан болцсон байсан л да. Тэр чинь 2011 онд нас орсон хүн байхгүй юу? Тэгэхээр би 2009 оны 100 тийм Женевийн сургуулийн Франц хэлний ингээд сургуульд 2 сарын гүнзгийр үүсэн сургалт зуны сургалт гэж байдгийг. Тэгээд тэрэнд явсан чинь
нөгөө хэлэн дээр маань багш маань энэ том дэвтрээ чинь ингээд жоохон гарчигтай шүү дээ тий. Тэрийг ингээд өгөөд биднэрт одоо ингээд уншуулад одоо тэр тексттэй ажилтдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь надад үйл явдал нь айгүй гоё сонирхолтой санагдаад тэгээ нөгөө нэг ах トゥ хоёр чинь нөгөө нэг цээж хүчиг зохион бичлэг хийсэн гэдэг шүү дээ. Тэгээ цэрэг ах юу муу өдөргөл те айгүй тийм хөөрхөн гоё бүлгүүд байдаг. Тэгээ тэрнийг ойсон чинь надад айгүй сонирхолтой гоё санагдаад тэгээд багш энэ юу зохиолч юм одоо ингээд Агата Кристи юм уу гэл нөгөө нэр нь төстэй болохоор чи хүмүүс ч байсан гэсэн би ч байсан гэсэн тухайн үедээ Агата Кристи гэж бодоод л ингээд тэгээд гэсэн чи үгүй одоо ийм Франц манай Ньюшетелд одоо байдаг байсан юм зохиолч байдаг юм аа. Тэгээ энэ ном нь бол бүр үнэхээр сонирхолтой. Тэгээд Франц хэлний хувьд айгүй энгийн хялбар тэгээд та нар одоо ингээд энэ зохиолыг нь авч уншиж болно шүү. Бас аудио номч байдгаа гэд. Тэгээ би номыг авч уншаад тэгээ бас аудио номыг авч сонсоод тэгээд таалагдаад тэгээ яг тэгээ орхицсан байжсна дараагаар нь Facebook дээр Франц хэлийг сайжруулъя гэдэг үүднээс ганц хоёр ихний нэг бүлгийг ингээл орчуулаад өдөртөө ингээд тавьсан чинь нөгөө хүмүүс чинь бочигнаад үшээ энэ ямар гоё юм бэ нөгөө хоёр хүүхд юу болчихоо цааш нь мэдээ гэд ингээд юу бичгээр нь комент бичээ тэгээ ингээ хүлээлт үүсчихэж байгаа байхгүй. Өглөө босоод одоо боловчтой өгчээ таны Facebook руу ороод нөгөө хоёр ихэр хүүгийн түүх цаашаа үргэлжлэхгүй юу болж ийн мэдхийсэн гэд ингээд хардаг та юм орчуулаач тавиач гэд тэгээд харна эхний нэг 10 бүлгийг нь тавьсан байсан энэ чинь бас оюуны хэмжээний тэрэ гэд за ерөөсөө энэ номыг орчуулах талаар үзье тэгээ хөөцөлдөөд эрхийг нь аваад тэгээ орчуулга гаргасан байгаа. Тэгээ эхнийхийг нь гаргасан чи би ч одоо хэдэн сард гаргасан юм бэ? 3 сард гаргасан юм да тийм ээ. 3 сар орчимд гаргасан байхгүй. Тэгэл 3 сард гаргасан чинь ерөөсөө шууд бестселлер болол хүмүүс амар авч уншаал. Тэгээд 9 сард нь нөгөө уншсан хүмүүс чи одоо хоёрыг нэгэд нэгч байгаа юм чинь. Тэгээд нотлогыг 9 сард нь орчуулж гаргаад мэдээж 3 дахьыг нэхэн тэгэнгүүт нь тэрийг нь орчуулад дараа жилийнх нь 3 сард гэдэг ингээд 1 жилийн дотор ингээд 3 номыг ингээд орчуулга гаргацсан байхгүй. Тэгэл интернэс би одоо нэг ингээд судлаад энэ юу нэг сайн зохиол байна. Энэ одоо мундаг зохиолч юм байна. Гоё түүх байна гэсэн тийм юм болоод байгаа. Тэгэхээр өөрөөсөө ингээд цаанаасаа л бас ингээд Монголын уншигчдад хүрэх ёстой бас нэг тийм хувь заяа бас байсан байж магадгүй. Тэгээ хоёлаа чи нөгөө түрүүнд нь одоо юуг том дэвтэр нөгөө 3-ыг ярьсан юм чинь. Одоо тэгээд чи сая номын баяраар өчигдрийг унссан шүү дээ. Тэгээ өчигдрийн талаар одоо ер нь юу гэж бодогдов? Хэр дарк санагдав? Тэр нөгөө дайны үед үйл явдал нь болж байгаа болохоор нэг юм бага нас нь маш тийм дарк харанхуй тийм хүн ер нь одоо насан туршид бас тийм эвдрэл гэмтэл аваад гэх юм уу бас тийм амжтай хүн болж хуурах болов гэсэн хүлээлттэй байсан. Өчигдрийн одоо үйл явдлын их үед нь. Тэгсэн чинь гол дүр маань харьцангуй тийм сэтгэлийнхаа гүнд жоохон гэгээлэгч юм уу тийм хайр сэтгэл итгэдэг хിവэрээ тийм дүр байсан. Тэр нь их гайхшруулсан. Тийм тэгээд ер нь бол насаараа ингээд нэг лин хиймэх юм төгс төгөлдөр бүсүү хүлээгээд байж идэг. Тэгээд нэг юм ирээдүйд нэгтгэл найдвараа одоо үлдээгээд их юм бас тийм өөдрөгч юмэр юм өнгөрсөн аягүй хар бараан хэрнээ ирээдүйд тийм гэрэл хийгээ хүсэж явж идэг. Нэг юм зүгээр л одоо өдөртмөн ажил хийгээл тэгсэн мөрчлөнгөөс хизээ нэгэн цагт амьдрал нэг сайхнаар өөрчлөгдөн гэдэг итгэлтэй тийм дүр шиг санагцсан. Нэрээ тийм юм биш. Би тэр өнцгөөс нь ерөөсөө харж байгаагүй. Тийм байна. Өнгөрсөн бол бүр асар стожинхэн дүүрэн драма тэр хүүхдэд ерөөсөө гэрэл гээгээтэй тэр бага наснаас нь гоё юм сайхан юм ер нь баг байхгүй байхгүй. Бүр нэгч байхгүй тийм. Бүр нэгч байхгүй. Өнгөрсөн цаг бол тэр чигээрээ хар бараан. Ёстой гэрэл гээгээтэй сайн сайхан ер нь жаргалтай дурсамж ерөөсө баг хөдөлчөнд байхгүй юм шиг тий бодоход тэгсэн мөртлөө чи хэлж штэ ирээдүгөө гэрэл гээгээтэйгээр хардаг гэд би тэрийг ерөөсө нэрэ бодож үзэж байгаагүй мэн чамаг хэлсэн чинь яг тийм санагдчихэв. Ирээдүйдээ итгэлтэй байгаа байхгүй юу? Тийм амар одоо нөхцөл байдлаас үүссэн мөртлөө харин одоо цаг дээр ямар санагдсан чамд? Одоо цаг дээр тэр хүний нөгөө сэтгэлийнх нь одоо сэтгэл зүйн төвшин байдал нь ямар байсан? Яг үгүй тэгээ нөгөө нэг бас ирээдүгөө гэрэлтэй хардаг гэсэндээ нэг тийм
одоогийнхоо амьдралаас нэг залхацсан ч юм уу? Яг юунд ч ач холбогдол өгдөг байж лээдэг. Өөрөөс дуртай штэ нөгөө цаг засварын газар өдөр тутамдаа өдөр шөнө ялгахдаггүй ажилладаг гэд. Тэгээд яг л нөгөө нэг юм ирээдүйдээ найдаал одоо цагтаа нэг тийм идэхгүй төрлийн байрын нэг тийм залуу шиг санагдсан. Яг үнэхээр амар идэхгүй. Тэгээ хамгийн гол нь чи анзаарсан уу? Сандор бол бүр ерөөсө одоо энэ дээр ингээд зураг нь шүү дээ тий. Энэ манай сандор. Цагны үлд. Сандор чинь яг одоо бол сэтгэл готролд орсон. Нэрээ амар аз жаргалгүй шүү дээ. Чи санаж гин үү? Бүр өстө бүх юм онцгүй ерөөсө сайн сайхан юм байхгүй. Гэхдээ хэдийгээр сэтгэл готролд орсон ч гэсэн одоо сэтгэл готрлын бүр гүн төвшөнд орсон хүн бол ерөөсө бараг л цонхооч нэхгүй ингээ орноосоо босдгүй юм билээ шүү дээ тий. Өдөө вахтч хэцүүдэг гэдэг. Тэг чин тэр хүн зүгээр ингээ хүн харахад бол зүгээр ажиллаа хийгээд юмаа хийгээд ингээд ерөөсөө ингээд зүгээр ингээд бүх ингээд функцтэй юмнуудаа хийгээд ингээд гаднаас ингээд хүн харахад бол нормал яваад байгаа. Тэгвэл тэр хүний одоо ингээд зүгээр тийм аимшигын бага настай тийм хүнд амьдрал туулсан. Одоо тэгээд яг хоо энэ харьцангуй ингээд бас яг хоо ингээд окей, тийм бүр нэг гайхамшигтай сайхан биш ч гэсэн цагны үйлдвэрт ажиллаад ингээд нэг өдрийнхөө хоол унд хуцхнарын мөнгийг олоод ингээд энэ чи гайгүй яваад байгаа шүү дээ. Ах уу одоо хувьд бол тэгсэн мөртлөө ирээдүгөө гэрэлтээр төсөөлөөд тэгээд яагаад энэ хүн ёстой нөгөө жинхэнэ сэтгэл готролтлын одоо гүнд орсон тэр худагны оролт гарч чадахгүй сууж байгаа хүн шиг тэгж амиа хорлыг гэсэн бодлогүй ингээд зүгээр ингээд өдөр тутмынхаа ажил үүрэг юм хүмийг хийгээд яваад байна гэж чи бодчих. Харин тийм дээ. Би өмнө хэлсэн шиг бас нэг тийм найдвар байгаад байсан байх л гэж бодчих. Найдвар нь тэр хүнийг амьд байлгаад гэх юм уу? Тий. Чиний тэг чамаг яг хэлэхээр л нөгөө ирээдүгөө айгу гэрэлтэй гэгээтэйгээр төсөөлдөг гэхээр тэр ирээдүйн гэрэлтэй өнгөрсөн нь тас харанхуу одоо бүр амар ингээ гутарцсан энэ амьдрал миний өнөөдрийн байгаа байдал бүх юм ямар новшин байна гэж бодож байгаа мөртлөө ингээ өгчихгүй амиа оруулчихгүй ажиллаа хийгээд ингээд хүн харахад ингээд зүгээр окей яваад байна гэдэг чинь энэ гэрэл гэгээ тэр хүнийг амьд байлгаад ахгүй. Би ийм газар очих учраас хэдийн юм шиг байсан ч гэсэндээ би энэ өнөөдрийн энэ хогийн новшийн амьдралыг би одоо ингээд тэсч давж яана гэдэг тийм юм баг шүү. Тэгэхээр зэрэг тэр чинь үнэхээр их бас нөгөө талаас итгэл найдварын тухай байгаа байхгүй. Тийм. Ирээдүй гэрэл гэгээтэй байгаа ч. Гэтэ тэр ирээдүй үнэн нь үү? Тэр чинь зүгээр л худлаа төсөөлөл байгаа ч тийм. Бас тийм шүү дээ. Итгэл найдвар яг тийжсэн чи яг өөрөөр өрнжтэй шүү дээ. Хин нэмэх бүсгүй ингээл мөрөөдөл гарч ирээл төгс хайр минь ирээдүйд учир нь ингээ яг тийм юмтэй байгаа гэдэг боловч бодитл дээр арай өөрөөр ирчихдэг. Гэхдээ нэрнгээсээ сэтгэл готролд орсон мөртлөнгөөсөө хүчий гэж бодохгүй байх гэхээр бас тийм сонин байгаа шүү. Гэхдээ харин тэгээд тэрний чинь ерөөсөө нууцсан тэр хүний ирээдүйд тийм гайхамшигтай эмгтэй байгаа л тэгэл тэр чинь нэг мөрөөдөл гарддаг шүү дээ. Ингээл бит хоёр ингээл тэгэл одоогийн найзалж байгаа энэ Йоланд гэдэг хүүхэн бол миний тэр ирээдүйн одоо миний төгс эмгтэй линээс шал өөр тийм учраас би энэтэй хизээч суухгүй эдэргээд тэгээд нэг ингээ явуулдаж бариад ингээд байгаа мөртлөө тэр чинь тэр сэтгэл гутралын тэр намаг шалбааг тэрэнд унахгүй байгаа цор ганц шалтгаан нь тэр өөрийнхөө төсөөлөлдөө бий болгосон тэр төгс бүсгүй төгс амьдрал нь байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг одоо нэг visualization, imagination яваад шүү дээ тий. Тэгээд чи юу гэж бодож байна? Яагаад тэр Сандор гэдэг залуу тэр төгс амьдралыг бий болгосон бэ? Тэр төгс амьдрал яагаад тэр хүнд тийм итгэл найдвар хаанаас ороод ирсэн? Чи нэр боддоо. Над нэрээ ороод ирлээ. Нэр харин хаанаас бий болов?
Тэр бага наснд байгаа шүү бас. Тий. Бага наснд байгаа. Бага наснд таарлцсан тэр охин бас онцгой сэтгэл үлдээсэн болов уу гэж бодсон шүү дээ. Яг хар бараа юм шиг хэрнээ анги дээр нь тэр танилцдаг охин нь тухайн үед яг нөгөө нэг өвүүлэгч нь сандаар өөрөө яг тийм багтаа нэг дурлаж мурлаагүй боловч яг тийм өөрийг нь ойлгосон, анзаарсан тэр нөгөө нэг юм харагдах гэх юм уу мэдрэмжийг нүгцэн учраас яг тэр нь ирээдүйд төсөөлөхөд нь бас их нөлөөлсөн болов. Тийм бэ. Нөгөө Каролин гэдэг тэр ангийнх нь нөгөө адтай охин байж шүү дээ, багшийнх нь охин. Ер нь бол одоо эцэг нэгтэй эх өөртөө ихэрн ч юм уу одоо нөгөө нэг дүү тим юм яваад байгаа шүү дээ. Ер нь Каролин ч нь бол тийм. Тэгтээ тэр одоо сандуурч нь бол тэр тосгоныхоо тэр сургуультай бол хамгийн ядуу одоо баг янхан 17 настай ээжээс гарсан ийм ер нь бол одоо нөгөө яа гэдэг үлээ үе тэнгийнхэн бүр тэр тосгоны хамгийн одоо хинч тоохгүй адгийн хүмүүсээр одоо нөгөө ялгуурлан гадуурхагдсан гэдэг үлээ тэ шовдрлогдсон тийм тосгоны шовдр хүүхний ээж нь тийм болохоор чи бүүн тэгэл автоматар шовдр болчих юм чи ядуу байна одоо юу байна тэгээд тийм байж итэл ангид орж ирэнгүү чинь сургуульд оронгуу чинь ангийн хүүхдүүд бас шовдрлно. Тэгтэл тэр шовдр хүүхдүүдийн дундаас цорын ганц мань ашрыг шовдрлоогүй хүн Каролин байгаа хгүй тий? Тийм биз дээ. Тийм ээ. Тийм байгаа үстэй. Ингээ задлаад ярихаар чи айгуугүй би хүртэл одоо энэ номыг 19 мөртлөө ойлгоогүй юм ойлгож авч чамтай ярьсны хэчээр ингээ ухаж бодохоор чи нухацтай бодоод хоёлаа нухацтай задлан шинжилгээ хийж штэ. Наач. Харин яг ярилцгаар ингээд ирж танд шүү. Тийм ээ. Би одоо энийг бол бас яг анх удаа л яаж юм. Яагаад ингээ хоёлаа ингээд айгуу гоё ингээ коуч шиг ингээд асуулт асуухаар ингээ чийч бодоод бийч бодоод ингээд хариулт олоод байгаа байхгүй. Нэрээ тийм бэ. Тэгэхээр мань аашир хизээч шовдрлогдоогүй тэр Каролин тэр өөрийнх нь тэр сэтгэл төсөөлөлтөө бүтээсэн тэр төгс хайртай бүсгүй лин нь бол тэр багийнх нь ангид нь өөрийг нь ганцхаархнаа одоо сүйд болж исэн үгүй нэг одоо яг нөгөө хүн ёсоор нэг зэнданд харьцсан байхгүй тий бус хүүхдүүдээс өмөрч яла юм humаа яаж яла сэргэлэн байла тэгэнгүүт мань аашир тэр ангийнхаа Каролин бол яг нэг дурлж муралдгүй ш хүүхэд байхдаа бол тий тэр хүн ёсоор харьцсан болохоор л тэр хүнийг төгс хүн гээд тэгээд сургуульд байхад нь Каролин бас бараг итгэл найдварлан байсан юм биш үү? Тийм ээ л да. Ер нь угаасаа яг Карол тэр охинтой л ярьж байгаа хэсэг нь гардаг шүү дээ. Өөр ангийнхын хүүхдтэй ярьдаг хэсэг байдаг шүү дээ. Тий. Манай аав маа өө чи манай ахын имийг өмссөн байж тэмээ шүү дээ. Тэр таниал тий. Санаж байна уу? Тийм шүү дээ. Яг тэгэл ерөнхийдөө бол нэг тухайн үедээ дард хүмүүсэрт нэг таалагдсан ч юм уу яг нэг юм ирээдүйн гой хайр дурлал намайг ойлгодог хүн гарч ирнэ гэдэг юм итгэл найдвар төрсөн байж магадгүй. Тэр итгэл найдварыг харин тэр багад тэр Каролины тэр хандлага ангийнхан дундаас ангийнхан дундаас гав ганцаархна хүн ёсоор тий харьцажснаас үүдээд тийм итгэл найдвар ер нь үүсэн бий болсон юм байна. Тэгээд чи санаж байвал өшөө нэг сцен өгдөг байхгүй. Тийм ч учраас би энэ номны хавцсан дээр энд ингээд нөгөө тэргэл сар оруулсан байхгүй. Чи нөгөө хин чи нөгөө 6 настай ч үлээ 7 настай ингээд яага нөгөө ээж нь яваад өгдөг. Тэгээд хашаан дотроо бараг шавар мавраар юу ч үлээ нөгөө одоо шалбаагны шавар мавраар нөгөө ээж мэжийнхээ нөгөө баримлыг хийгээл тэгээл нөгөө нэг сар руу хараад айгүйх мөрөөддөг гэсэн чинь. Тийм ш нэрээ. Тэр бас итгэл найдвар байсан байна. Би одоо ийм новшин амьдарч байгаа ч гэсэндээ саран дээр очин ч үл яг энэ тийм хэсэг байгаа да. Баримлын шавар хийсэн юм бол маш тооцсон юм. Тэр өстэй амар штэ чи харсан биз дээ. Тий нөгөө нэг ээжигээ хийгээл нөгөө юм өмнө хийлэмэлээ гэтэргээл тий. Тий. Яг ч утсан тэгээ төрсэн ээж байгаа яг тийм байдалтай харна гэдэг бол айгүй амар л да. Энэ хараа тэгээд анх удаа сургуульд орсон өдөр нь хамгийн
эхний эгнэнд ингээ нөгөөдөг чинь жоохон битээ байдаг шүү дээ. Эхний эгнэнд суулгасан чинь нэг охины хажууд суулгасан. Тэр нь туранхаа цонхгор царайтай 2 салаа гэзэгтэй гэсний хөөхөн биш охин гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гараалыг ерөөсө хөөхөн болохоор нь ерөөсө дурлаагүй. Тэр охин хүн ёсоор харьцаад тоогоод юм яриад гэсэн болохоор гэж байгаа байхгүй. Тэгээд тэрээр над руу харснаа чи манай ахын хүрмийг өмсчихсэн байх штэ. Гуталчин ч гэсэн чамаг хэн гэдг юм бэ? Намайг Каролин гэдэг гэсэн чинь багш орж ирсэн чи энэ манай аав дараараа гэснэ. Тэгээд тэр Каролин чинь ингээ бусад хүүхэд нөгөөдхий чи анхны хүүхэд мөхөд эдэргээ шоолохт нь одоо нэг өмөөрдөг тэгээ бас нөгөө бичэнэ хуваадаг гих мэтчлэн тэр хүнд чинь тодорхой хэмжээгээр хайр, халамж, анхаарал гэдэг имийг айгүйх мэдрүүлсэн. Тэр бас тэр хүүхдэд одоо тэр чи багийнхан жинхэнэ нэр нь бол нөгөө Тобиас Хорват болоод байгаа шүү дээ. Тэр хүүхд одоо итгэл найдвар юу гэдгийг тэр нэг айгүй муухай хүнд хэцүү амьдрал доон одоо яг юм нэг дэгээ одоо ингээд нэг юм барих те нэг юм тулах цэг болж өгсөн. Тийм ээ. Тэгээ багт нь бол яг жинхэнэ муухай новшин амьдрал донд бол тэр Каролин гэж жоохоо охин тулах цаг болж исэн бол одоогийн өнөөдрийн сандуурын амьдралд тулах цаг нь болохоор ирээдүйн дүр зураг одоо тэр өөрийнх нь төсөөллийн гоё амьдрал зохиолч болчихсон амьдрал тий чинь зохиолч болоод Каролинтойгоо одоо ингээд баян тансан ингээд сайхан амьдрна гэж боддгоо шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр хүн чинь бас дээрээс нь ингээд юм нэг юм хийж бүтээх тийм нэг уран бүтээл хийх тийм урлагийн хүний мэдрэмж тэр бичиг авьяас юм байна. Тэгээ бичиг авьяасаа гаргаад юмаа бичиж гэтэл энэ нэгдүгээрт энэ цагны үйлдвэрт ажиллаж байгаа тэр ажлын саад болоод байна. Хоёрдугаарт тэр сэтгэл зүйн тэр трама тэр сэтгэлийнх нь гүн тэр сэтгэлийнх нь шарах нь одоо бас тэглээд нь шүү дээ чадахгүй. Тэгэл худлаа ингээд бичих нөхцөл байдлаа юу яагаал харандаага үзүүлэлтгчүүлээ яадагчүүлээ ингээд суугаад байдаг тэгээ бичдэггүй. Тэгтээ одоо тэр өөрийнх нь яг сэтгэлийнх нь гүнд нь бол би бичиж чадна би мундаг зохиолч болж чадна гэсэн бас сэтгэл найдвар яваад байгаа байхгүй. Хийхгүй л байгаа болохоос байгаа үстэй наа чинь. Тий. Онч бас нөгөө зохиолч болъё гэсэн хөтөл мөрөдөл төрөхгүй шүү дээ. Тэгэхээр уран сэтгэлийн цайтай жишээ юм уу бас нэг тийм сэтгэлгээгээрээ нэрээ бас амьд яваад исэн гэж магадгүй л. Тийм тэр хүн чинь нөгөө тэр хүн одоо юу гэдэг нөгөө сүнсний даалгавар гэдэг шиг одоо тэр хүн одоо сэтгэлийнхээ гүнд энэ амьдралд маань одоо миний хийх ёстой миний авьяас миний хийх ёстой ажил бол зохиол бичих юм байна. Тэгээ миний авьяас ч гэсэн зохиол бичих гэдгийгээ тэр хүн мэдээд байгаа байхгүй. Гэхдээ хийж чадахгүй байгаа юм. Тэгээ хийж чадахгүй нь харин тэр хоёр нэг нь бага насны сэтгэлийн шарах тэр хүнд хэцүү амьдрал нөгөөх нь болохоор зэрэг тэр одоогийнх нь нөгөө хамаг цагийг авчиж штэ тэр одоогийнх нь ажил тий. Тэгээ одоогийнхаа ажлыг болчих гэхээр цагныхаа үйлдвэрлэлээс гарчих гэхээр амьдрал байхгүй тий мөнгө байхгүй болчих гэдэг тий. Тийм юм яа. Тэгэхээр бас нэм бүтээлч яг уг нь бол цагны ажлаа дуусгаад тэр чин баар маар дуушлан газар нэлээ суудаг штэ. Тэгээ уг нь тэр суух тагтаа болохоор бас зохиолоо бичиж сууж юмар байхгүй. Уг нь бол зохиол болохыг хүсэж байгаа хүний үед. Тэгэхээр нэг цаанаас нэг тийм нөгөө хүнтэй харилцах гэх юм уу, яг хүнтэй тутан харилцах тийм ганцаардл бас байгаад тах шиг байна. Тэрийгээ ингээд нөгөө нэг өдөр тутмын зүгээр нэг зүйлээр өцөөгөл яг нэг гол чухал зүйл рүүгээ орчихээ таны хэлгээр нөгөө трама гэх юм уу, өнгөрсөн сэтгэлийн нэг тийм хүлээс бас байгаад тийм шиг байна л да. Ер нь бол тийм мэдээж харилцааны бол мэдээж асуудалтай. За дээрэс нь тэр хүн чинь ингээ гаднаасаа бол юу гэдгийг одоо юм мөртлөө дотроо бол ер нь өөрийнхөө хин гэдгийг аягүй сайн мэддэг. Асар их тийм Агата Кристоф шиг өөр шиг тийм бардам сэтгэлтэй, өөртөө итгэлтэй одоо юу гэдэг гэдэг юм уу тийм хүн байгаа шүү дээ. Яг санаж байна тэр чинь ерөөсө бүх хүнийг аягүй доогуур харддаг шүү дээ. Энэ Йоланд тэнэг одоо тэр нөгөө өөрийг нэг паналдад юу гэдэг нэг шүүхтэр очиод орчуулагч хийсэн чинь нэг шүүгч нэг швейцар нэг ганган цэнхэр нүдтэй гоо үсгэлэнтэй нэг хүүхэн гэртээ дагуулж ирээд нөгөө тий чинь юу ачдаг шүү дээ тий.
Тэгэл тэгсэн чинь тэр хүүхэн дараа нь одоо ахаад ирээч уулзын муулзын эдэр гэх нөө энэ угаасаа шал хэрэг байхгүй. Энтхийн хүмүүс угаасаа тиймгээ. Тэгээд асар их хүн голдог тийм сэтгэл гэдэг юм. Тэгээд тэр чинь яг нэг талаас ингээ голж яана гэдэг чинь тэр хүний эго өндөр байна. Ер нь бол бас тэр эго өндөр байсныхаа ачаар бас одоо бүр ингээ гутраад шалны альчуур болоод амиа орлчгүй яваад байгаа байхгүй. Үнэхээр тийм эгог өөрийнхөө хин гэдэгт өөрийнхөө авьяасанд итгэлтэй байгаагүй тэр хүн чинь одоо ёстой хотгийн оролт суугаад одоо өгцөн байгаа шин. Тэгэхээр нөгөө талаас бардам сэтгэл чи өөрийгөө таньсан байгаа байхгүй. Тэр таньсан юм чинь бас нөгөө талаас одоо бардам сэтгэл би мундаг хүн энэ өстой юу шалдгийг маанаг энэ үтээр давьяас байхгүй гэдэг чинь наа талынх нь нэг тал нь зоосны нэг тал нь бол мэдээж муухай те эго байна гэсэн. Бусдыг дорд үзчихин гэсэн. А нөгөө тал нь бол тэр бодол чинь энэ муухай энэ сэтгэлийн одоо гутгалтай энэ хүнд хэцүү амьдралыг чинь аврал бас болж байгаа байхгүй. Тийм бидтэй чи амьдрал новшин байна. Чамд оноогийн амьдрал таалагдахгүй. Дээрээс нь би стоног хэрэггүй юм аа. Би үнэхээр новшин хинт ч хэрэггүй амьт юм байна. Би над авьяас ч гэж алга, юу ч гэж алга гэж бодох юм бол тэр хүн тэгээд ер нь амьд яваад байх юм би өгч шин. Гэтэл тэр бардам сэтгэл чинь тэр хүнийг амьд ойлгож байгаа хөө. Энэ хүний чинь өөртөө итгэх итгэл нь байгаа даа хөө. Өөртөө итгэх итгэл гэдэг чинь би мундаг, би чадна, би авьяастай гэсэн хүн чинь өөртөө итгэх итгэл өстэй. Одоо би үсгэлэнтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хүнд бол өөртөө итгэх итгэл байгаа шүү. Тийм байна. Тийм юм байна та. Тийм байгаа зү. Тийм. Тэгвэл нэрэл би одоо юу чадах вэ? Би хүнд ч хэрэггүй амтан гэлтэх юм бол нэр ингэс яг амиа орлыг хийж бодчих шүү. Тийм шүү. Тэртээ тэргүй гаднаас одоо тэр мө цагны үйлдвэр дамжилж адж байгаа хэдэн цагаач магаач чинь угаасаа л ингээл нэг нэгээр амиар орлол өгöd байгаа шүү. Тэр одоо энэ номдэр чи хэдэн амиа орлоод өгч 3 билүү 4 өгчтэй шүү. Тэр нэг охин бас эвгүй байдаг шүү дээ. Тийм тэр нөгөө нэг охин байдаг тэгэл өөр хинч хүлээ 2 3 хүн амиа орлоод өгчдөг. Тэгээд тэд нар чинь болохоор зэрэг яг энэ гадаадын одоо модоор бол өстой суулж авчираад өөр газар ургуулсан. Тэгээ шин газар шороонд шин хөрсөнд одоо ургаж ингэж үндсээ ингээ бат байж ургаж чадахгүй тийм хүмүүс яваад байгаа байхгүй. Тэр нэг цагны үйлдвэр чинь дандаа эдний нутгийн хил усгүй цагаачд амьдарч байгаа. Тэгээд тэднийг чинь яг нөгөө нэг машин болгоцсон тий өглөө ингээл автобус ирээл авчраал хүүхдийн цэцэрлэг дээр ажилчдын хүүхдийн цэцэрлэгт хүүхдийг нь өгүүлээл өдөржингөө нэг зүгээр л нэг юм хэлдэг ш нөгөө миний шалт гэнэ зүгээр л нэг цагны энэ оосорны нөгөө нүх хийдэг. Би өдөржингөө ингээл маанаг юм шиг ингээл нүх хийгээд өдөрт 10,000 тэнэг нүх хийдэг гэдэргээд бүр өөрөө ажиллаа үзье яддаг тий. Тийм ч бас олон жил ажилт мэдж. Тэгэхээр ч бас тэглүүл яах тий. Тийм тэр ерөөсөө ямар ч юм хүн оюун ухааны хувьд за тэгээд ур чадварын хувьд хөгжихгүй тийм мангар ажил байхгүй юу? Тий? Хүн ч одоо нэг цагны нүх хийлээ ямар байдгийг тийм нэг механик юм дээр тэр шин ур чадварыг чинь суулгахын тулд 6 сар ч үгүй юм 1 жил ч үгүй юм хамгийн цагтлын 2 жил болол тэр ажлыг чинь сайн хийж чаддаг болсон. 2 жилээс цааш тэр чинь үнэхээр өөртгөртөө шал тэнэг штэ. Зүгээр л нэг одоо нэг энийг ингээл дамжуулдаг юм шиг юм тэнэг ажил байна. Тэгээ хөгжих тэгэхээр уйтгартай тэгээд бүр ингээ сүулдэ ингээ үзий ядна. Тэгээ ийм мангар нөхцөлд байна. Тэгээд тийм мангар нөхцөлд чинь дээрээс нь тэр нөгөө нэг эх орноосоо салаад за тэгээ хэл ус байхгүй энэ газараа эдээшиж чадахгүй тий. За тэгээ дээрэс нь энэ газар нь болохоор тэр хүмүүсийг чинь зүгээр л нэг ажиллах хүч нэг нь хар ажилчин гэж ерөнхийдөө бол хандаад байгаа байхгүй. Ерөөсөө тэднийг хөгжүүлээд тэр цагны үйлдвэрт нь одоо мастер болгоод цааш нь одоо сургаад ингээд томруулаад ингээд нийгэмшүүлэх тийм ямар ч үйл ажиллагаа явуулахгүй. Тийм байхгүй. Because they don't care. Тэ? Хамаагүй. Тэд нэр зүгээр л нэг цагныхаа үйлдвэрт ажиллаулаад ингээл тэгэл нэг тэтгэврт нь гаргадаг юм уу тэгээд ер нь өхүүлэх юм уу яадгийн тиймэрхүү маягийн. Тэгээд энэ нөхцөлд чинь хүн хөгжихгүй. Тэгээд тийм газараа эдээшиж чадахгүй хөрхий тэр нөхдүүд чинь тэгээ өгöd байгаа байхгүй. Манай аншир бол асар өгчхэр сэтгэлийн готролтой хүн энийгээр яваад байдаг. Гэхдээ өгөхгүй. Гэт тэр өгөхлээс амиа орлохоос аварж байгаа бодсон би түрүүнд эхэнд нь хэлсэн 2 юм байсан бол одоо энэ хүний тэр бардам сэтгэл гэдэг юм чинь энэ хүнийг амиа авраагүй хорлохоос хэл готроллоос
ингээ амиа орлохгүй байлгах 3 дахь хүчин зүйл болоод байсан бохоггүй. Тэгэхээр бид нар бас энэ эго хэрэггүй энэ одоо бардам зан хэрэггүй бусдаас өөрийгөө илүү онцгой би одоо мундаг юм аа гэж бодох үзэл хэрэггүй гэдэг ч энэ юм чи хүнийг авардаг байгаа байхгүй. Тэр одоо будгийн оруулаас авардаг юм биш. Ингээд үе чамтай байжгаад энэ номоо анализчлээ уушна амжина. Ерөөсөө ингэж ёстой үнэхээр deep talk with санаа байна. Чамтай ингэж ярьсаар би одоо энэ номоо айгу deep бодож ш. Тэрнээс би чи энийг нэг уншичаал орчуулчаал deep бодохгүй ш. Тэгээ айж ш. Ер нь бол тий. Ямар гоё вэ нэр төр ирэг байна. Би бас нэрээ үнэхээр бардам зан үнийг бас нэрээ бардам гэх юм уу бас өөрийгөө чухалчилж байгаа байхгүй тий. Тэгэхгүй нэрээ таны хэлгээр бас хүмүүс нөгөө нэг юм даруухан бай, бусдыг одоо дээгүүр одоо тавь гэдэг ч юм уу нэг тиймэрхүү эготой гэж хүмүүсийн нэнийг айгуу тэгдэж штий. Айгуу гიშгэлгүй штий. Энэ ястай эго хэрэггүй гэ тэ. Тэр чинь бас ингээд өөрийнхөө амьдралыг бас үнэлж байгаа гэх юм уу хамгаалж байгаа. Авиасыг энэ хүн чинь бол өөрийнхөө авиасыг үнэлээд байгаа юм. Энэ хүн чинь өөрийгөө би зохиолч хүн гэж мэдээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр тэр авиасаа үнэлж байгаа үнэлгээ байгаа юм. Би бол өөр хүн. Би эднээс энэ үйлдвэрт ажилладаг энэ нутаг нэгтнүүдээсээ ч өөр хүн. Би энэ намайг энэ орчуулагч хийлгээд байгаа энэ намайг одоо гэртээ авчирч унтаад байсан тэр хэн блэ нөгөө гоё хүүхэн хуйлч тэр хүүхнээс ч гэсэн энэ бол шал худ хүүхэн гэд мэдээд байгаа шүү дээ тий. Энэ хүүхнийг тэр чинь ерөөсөө тэр материалыг авахын талаас нь харахгүй байх. Тэр хүүхэн бол одоо юу гэдэг ашиг хонжооч гэдэг юм уу одоо нөгөө нэг шүүгээ дайди гэдэг шиг шүүгээ мами ч үлээ нөгөө нэг баян эмэгтэй хүнтэй явуулдаад одоо нэг ямар хэлбэр замаар амьдарчдаг бас эрэгтэй хүмүүс бас байгаа шүү дээ тий. Тийм замаар орын морын идэр гэж бодохгүй л байх. Тэр хүүхэн чинь дуудаад байсан чинь гэдэг байгаа байхгүй очихгүй байгаа шүү дээ. Тийм шүү нэр тийм шүү. Амар өөртөө итгэлтэй. Үнэхээр өөртөө итгэлтэй. Эгоны чинь нэг юм нь бас ер нь бол өөртөө итгэлтэй юм чинь бас нэг эгон дээр үндэслэх. Тэ? Эн чинь би хинбэ гэдгээ мэдээд тэрийг үнэлж чадчих. Тэрийг мэдээд үнэлж чадчих. Тэгэхээр манай сандуурыг авардаг юм бол үнэхээр эго байна. За тэгээд тэр ирээдүгээ гэрэлтэй гэгээтэйгээр төсөөлдөг тэрэндээ итгэцэн явж гэн тэр итгэл байна. Тэгээд тэр багын тэр Каролины тэр өөрт нь тэгж хүн ёсоор хандчихсэн. За тэгээд тэр сар хараад мөрөөддөг байсан тий. Тэр юм. Тэгээд бас тэр нөгөө цагны үйлдвэрт ажиллуулж бичдэг нас зохиолчийн шийдэл байсан юм болов уу гэж бодчих. Уусаа нөгөө механик гэх юм уу? Бараг үйлдвэрийн технологи хийх ажил тэр хүмүүсийг ажиллуулад байгаа. Тэгээд тэр нэг өдөр тутмын ялгахдахгүй тийм албаар нэг эсрэгцүүлж тавьсан юм шиг. Гой санагтаа. Өөр ажиллаж штэ цагны үйлдвэр ихээр. Тийм тэгээд нөгөө ярилцлагууд дээр нь бас байдаг штэ. Энийг болохоор зэрэг Агата Кристофиг ерөнхийдөө бол өөрийнхөө амьдралыг бичсэн гэдэг. Гэхдээ яг эрэгтэй хүнээр төлөөлүүлж л тий. Зохиолч маань бол өөрөө эмэгтэй хүн байгаа. Тэгээ яг өөрөө тэр Нью Шателийн цагны үйлдвэрт ажилладаг. Тий. Нью Шател одоо ч гэсэн цагны үйлдвэрүүд байгаа. Дуудаж тий. Тэгээд өөрийнхөө яг тэр үйлдвэрт ажиллаад амьдарч исэн тэр юма эрэгтэй хүн болгоод ингээд зарим юмыг өөрчлөөд гэхдээ ерөнхий тэр цагны үйлдвэрт ажилладаг тэр нэг бүхэл бүтэн гадаадын цагаачтай тосгон байгаад тэгээд тэднийг ирж ингээд нөгөө одоо ажилчдын автобус яг ирж аваад ингээд нэг юм монотонос гэдэг чинь нэгэн хэвийн уйтгартай ийм амьдралтай тэр амьдралаар Агата Кристоф маань өөрөө бараг ингээд 10-20 жил амьдарсан байна. Тэгээд тэр нөгөө ажилчдаас нь яг тэр үйлдвэрт хамт ажиллаж исэн тэр одоо нутаг нэгтээ Унгарын цагаачтайсны дундаас тэр нөгөө 17-тойг 18-тай охин амиа оруулж алж өгчээсэн гэсэн өшөө ингээл ямар хүн ч гэнэ хоолоогоо боогоод алсан эдэргээд ерөөсөө тийм юмнууд бас байгаа аахгүй ягаад тэгэхээр тэр хүмүүс тэр амьдрал айгу уйтгартай хоёрдугаарт нутаг орондоо тэр одоо шинээр очисон улс орондоо эдээшиж одоо ингээд нийгэмшиж ингээд дунд нь орж тэ нэгэн хэсэг болж чадаагүй
Тэр юм чинь бас айгүй асар том зовлон багхгүй юу? Агата Кристоф бол өөрөө тэр барьерыг даваад тэгээд одоо зохиол мохол бичээд ингээд Франц хэллэгийг сураад ингээд ийм амжилттай байсан түүхэлтэй. Гэтэ зөндөө олон нь одоо тийм ер нь бол одоо юу гэдгийг амжилтгүй түүх байсан юм бил. Тэгэхээр энэ өөрийнх нь амьдрал. Тийм байна. Нэрээ тийм энэ бас нөө зохиолч болох хүсэлтэй залуу гэдэг чинь өөрөө яг тэр үедээ зохиолоо бичихлэх гэж бодоод исэн юм л та. Тий. Тэгээд чи хэрвээ бичих үсэггүй хүн чинь бол намтар штэ. Бичих үсэггүй хүнийг уншиж байсан бол бичих үсэггүй хүн дээр тэр болохоор намтарчилсан эссе ном учраас тэрэн дээр байдаг байхгүй яг энэ цагны үйлдвэрт ажиллаж исэн. Тэгээд цагны үйлдвэрийнхээ ажилд айгүй дургүй байсан. Тэгээ яах вэ нөгөө цагны үйлдвэр чинь гэхээр нөгөө юм том машинтай биш. Ерөнхийдөө ингээ хүн жижигхэн ширээтэй тэгэл тэр чинь цагны эд анги гэдэг чинь асар жижиг юм учраас ингээд нэг юм ширээн дээр суудаг голдоо ялангуяа одоо цагт бол тэгээд ингээд өөрөө хэлсэн байдаг ч тэр номон дээр би одоо ингээд нөгөө дандаа юм жижигхэн тэмдэглэлийн дэвтэртэй тэр ширээнийхээ татварганд үзэг тэмдэглэлийн дэвтэр хоёр байнга байлгадаг. Ингээд цагныхаа ямыг ингээд хийх болохоор чинь тэр чинь нөгөө нэг сүулдэ ингээ автомат болоод тэрэн дээр төвлөрөх шаардлагагүй өөр юм бодчихж болдго юм байна л да тий. Одоо би ингээд юмаа эндүүтгэхдээ ингээд подкаст сонсдогтой адилхан. Тэгээ юмаа хийжлээ. Тэгэл ингээд шүлгээ боддог байсан. Тэгэл шүлэгний санаа дөрвөн мөрт орж ирэх нь гэс нөгөө татварганаасаа дэвтрээ гаргаж ирээл шүлгээ бичиж чинь. Тэгэл буцаж хийгээл ингээд юмаа бичээл байж идэх гэсэн. Тэгээ энэ том дэвтрийн энэ санаанууд, манаанууд чинь өөрийнх нь бага нас. За тэгэл тэр юмнуудаа тэгээ оройн ирээл хүүхдээ унтуулчаал ингээл бичдэг. Тэгээ үнэхээр өөрөө бол айгүй сахилга баттай. Үнэхээр бичих хүсэл мөрөөдөлтөй тэгээд яг бичиж чадсан юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрийнх нь амьдрал. Гэтэ өөрийнх нь тэр цагны үйлдвэрт ажиллаад одоо бичээ зохиолч болохын сон гэд мөрөөдөөд тэгээ ахуудаа баригдаад нөгөө өөрөө эмэгтэй хүн болохоор ч 2 3 жоох хүүхэдтэй одоо бичих ямар ч тийм нөхцөл боломж нь бас хэцүү. Тэгээ дээрэс нь хэл байдаггүй те нөгөө Франц хэл байдаггүй унгар хэлээрээ бичиж гэхээр сүултээ нөгөө холтчдаг те тэгээ жоохон бас одоо нөгөө практикгүй ч гэдэг юм уу тийм болчдөг. Тэгээ яах вэ гэд ингээд тэгж байж байгаа л төрсөн тэр юмнуудаа хэрэгжүүлээл тэгээд сүулдэ зохиол болгосон. Тийм ээ. Нөгөө алим модноос хол очиж ундгүй гэдэг шиг зохиолч чи ерөнхийдөө өөрийнхөө л туулж мэдэрсэн за яг өөрийн биеэр биш юм ахад хажуу хаваасаа одоо харж анзаарч мэдэрч одоо дүгнэж ингэж байсан юм аа л одоо ингээл түүх зохиол болгоо гаргачихдаг. Тийм. Нэг уран зөгнөлт биш бол. Уран зөгнөлт бол төсөөллийнхөө ертөнцөөс авч ирж байна. Тий? Тиймэрхүү. Тэгэл амьдралаас гол хүний дотоод сэтгэл бодол мэдрэмжийг бичнэ гэдэг бас нэг хол байхаа. Харин тийм. Тэрийг одоо тэр хүний мэдрэмжийг мэдэрч чадахгүй учраас өөрөө л яг нөгөө тэр хүний биеинд ороод одоо оюун бодолд нь ороод за энэ тохиолдолд би яах вэ? Эсвэл энэ хүн яагаад ийм сонголт хийсэн болоо? Гэдгийг төсөөлж бичнэ байх л гэж бодож байна. Тэ? Тий. Ер нь өөрөө нэг ямарваа нэгэн хэлбэрээр дамжуулахгүйгээр бичихгүй л дээ. Тий. Яг өөрийн тулсан юм бичиж байлаа гэсэн. Тэгэхээр зохиолч хүн гэдэг бол зөвхөн бичхээс гадна тэр мэдэрч байгаа мэдрэмжээ дамжуулах ур чадвар юм уу да. Тэ уншигчдад одоо бас мэдрэгдэхээр ойлгомжтой. За тэгээд дээрэс нь бол өөрийнхөө санааг нууж муугаад тэр гэл олон юм байдаг бохоо одоо ямар зохиолч бичээ сургууль төгссөн биш зүгээр л одоо чи тэр чинь нэг жирийн нэг уран зохиолт дуртай уншигч хүмүүс юм чинь тий. Тэгэл зохиолчдын тэр намтар болон зохиол бүтээлийн холбож ингээд бодохоор их тийм сонирхолтой байдсан шүү.
Би бас нөгөө Instagram дээр энэ товчхон reel оруулсан. Instagram бас нэг алдаг оног хөтөлтөө. Тэгээд яг тухайгийнхаа мэдрэмжийг бол айгу санаж ин л та. Одоо яг энгийн яг одоо цагт Улаанбаатарт яг миний үеийн залуучууд ягаад уншаасаа гэж зөвлөн гэхээр эсвэл би бас тийм байж магадгүй нөө өөрийнхөө одоо амьдрал дээр тохиолдож байгаа юм одоо бүтлгүүтэл хийх юм уу ингээд нэг юм reject гэж хэлээс орчиж нэг юм татгалзсан хариу авах маах ч юм уу эсвэл би нөгөө бусдад гологдох гэдэг юм уу тийм мэдрэмж байхгүй тий нөгөө намайг одоо үл хайхрах яг үнэ үл хайхрагдсан тоогдоогүй мэдрэмж юм биш. Тийм тоогдоо үл хайхрагдаагүй. Тийм мэдрэмжүүдийг ер нь айгуу тийм хүн дээр тусгаж авдаг гэх юм уу би бол одоо авч сурж байгаа. Бусдын одоо нэг сонголтыг одоо хүлээн зөвшөөрч сурж байгаа юм уу? Яг тийм үед уншуул их тийм хань болох үзээр санагдсан. Угаасаа ингээд сандуурын амьдрал чинь бүр муухай ирэхэд бүр хар бараан байгаа байхгүй. Тэгсэн ирнэл ингээд бас амьдраад байгаа нь ингээд яг айгуу хантай болох үз санагдсан. Тийм мэдрэмж өгч ирсэн гэх юм уу? Харин би яг би чамтай чи найз юм чиний хүмүүсийн постыг харж яхад чиний үеийн ч юм уу залуухан дуу одоо залуу хүмүүсийн постыг ингээ харж яхад бас тэр юм чиний тэр яг яриад байгаа юм айгүй мэдрэгддэг юм. Залуучууд айгүй их юм одоо миний үеийнхэн ч юм уу за надаас тий ер нь 40+ насныхнаас тий би тэгээд надаас Ахмад ийм нас ер нь одоо Ахмад үеэсэ гэдэг юм уу да тий айгүй их юм Ахмад үедээ гомдсон юм гомдол яваад байгаа байхгүй. Биднийг тоогсонгүй биднийг үнэлсэнгүй дарлаа одоо гомдоолоо дараараа ингэсэн ийм одоо юмнууд айгүй их явж байна. Тэгээд тэр чинь болохоор яг сэтгэл зүйн үүднээс юу вэ гэхээр зэрэг тэр одоо чамааг одоо голоод байгаа, загнаад байгаа одоо юу гэдэг залуучуудыг одоо ингээл загнаад, голоод одоо юу гэдэг үл хайхраад, үнэлэхгүй ингээ яваад шүү дээ, тий. Энэ дэр чинь бол ерөнхийдөө ингээд нэг 2-3 одоо талаас нь харах, олон талаас нь харах юм өөр асуудлууд яваад байгаа байхгүй юу? Нэгдүгээр окей. Тэр залуучууд яг тийм мэдрэмж авч байгааг нь бол ойлгож байна. Би ч гэсэн бас 20 хэдэн настай да Ахмад үеэсээ тиймэрхүү мэдрэмж авах тохиолдол байсан. Яг ерөнхийдөө гайгүй. Яагаад та нарыг бодвол миний 20 наснд Ахмад үедээ гомдол миний 20 наснд одоогийн 20 настай хоёрт бол шал өөр байгаа. Миний 20 насны үед болохоор зэрэг тэр гомдол та нарынхыг бодвол хамаагүй бага байсан. Яагаад вэ гэхээр зэрэг тэр үеийн биднийг одоо хүмүүжүүлж исэн сургаал ном нэгдүгürt өөр байгаа хгүй. Яагаад тэгэхээр Ахмад хүний үгийг сонс. Ахмад хүний сургаал одоо ер нь зөв тэрийг чинь бүр сургуул одоо энэ тэр ингээд энэ сурах бичиг энэ юм арч байж дээрэс нь манай уламжлалт одоо Монгол ёс заншилт энийг одоо асар их сайн суутгаж өгсөн. Тэгээ Ахмадаа хүндлэх ёс гэж юм байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүн одоо намайг бүр одоо мал таник минийг гэдэл загначихгүй бол ерөнхийдөө одоо бас нэг юм би бүр айхтар гомдож ингэ шархлах нь нэгдүгээр миний насны хүмүүс миний одоо 20 наснуудад дунд бага байсан. Хоёрдугаарт гэхдээ бол мэдээж гомдож байгаа тохиолдол байгаа. Хоёрдугаарт тэр үеийн Ахмад наснууд намайг 20 настай байх гэхээр ч одоо 1990 онд тий одоо 50 настай байсан хүн гэхээр 1940 онд төрсөн болох гэдэг шүү дээ тий. Тэр үеийн Ахмад наснууд өнөөгийн Ахмад наснуудыг бодвол бас хамаагүй тавтартай байсан. Арай гайгүй байсан. Хүүхдийг хэлсэн ч гэсэн бүр нэг тийм амар доош нь хийсэн шархлуулсан одоо элдв хэлэхгүй үгээр хэлдэг тийм юм нь бол бага байсан. Хэлсэн ч гэсэн арай нэг юм учиртай. Яг уу нэг ганц хоёр нэг бүр нэг цөөнх нэг айхтар хэлдэг байсан хүн байж магадгүй. Ерөнхийдөө гайгүйсэн байхгүй. Яагаад тэгэхээр тэр үеийн Ахмадууд чинь бас ингээд нөгөө нэг шал өөр юм залуучуудаа хэлсэн ч гэсэн айтаахан хэлдэг. Нэг ийм өөр нийгэмд өөр соёлд ингээд өссөн биз дээ. Гэтэл одоо
өнөөдөр юм 2024 оны 50 наснууд жишээлбэл миний одоо үеийнхэн чинь тий за тэгээд 1960-ад онд төрсөн тий одоогийн 60 наснууд болвол өөр айгу муухайгаар хэлж байгаа. За тэгээд 40 наснууд ив ижилхэн бүр муухайгаар хэлж байгаа. 40 наснууд гэдэг чинь 1980-ад онд төрсөн хүмүүс. Бүр муухайгаар хэлж байгаа. Одоо дургуцвал айгу бүр хүний одоо тэр өөрийнх нь тэр мөн чанар руу хандаж маал одоо юу гэдгийг бүр ингээ унтрааж, гутааж, доромжилж. Миний үед бол доромжлох маягаар хэлдэггүйсэн байхгүй. Одоо бол доромжлох маягаар тэр одоо өнөөгийн 20 настай хүнийг үнэхээр сэтгэлийн шарах авахаар тэр хүний бүр эгог бүр одоо ингээд бүр гიშгээд гаргаад ингээд дэнслээд ингээд нислаа хийчихаар хэлээд байгаа нөхдүүд байгаа байхгүй. Бүгдээрээ мэдээж биш тийм үү? Би бол хүнийг тэгж хэлэхгүй жишээлбэл яагаад вэ гэхээр зэрэг эднэрийн чинь энэ өссөн орчин яг тэр нэг хувь хүн болоод бүрлдээд ингээд аав ээжийн гэрээс гараад ингээд нийгэм рүү гарлаа тийм. Тэнгүү тэд нар чинь бүр ерөөсөө бас ингээд хаягдсан байхгүй. Миний 20 нас 1991 онд яасан гэхээр зүгээр л эн чинь нөгөө 20 дугаар тогтоос гараад ерөөсөө бүр ингээд бочгно хүн болгон 8-нд яваад бүгдээрээ архинд ороод миний одоо оюутан нас чинь сургуулийн дотор байр чинь тэр чихээрээ архитектсэн. Ерөөсөө ингээд стипенд бууллаа тэр 4 давхар байшинд одоо хэдэн хүүхэд байдаг байсан юм. Битгэхгүй 200 хүүхэд байсан. Тэр 200 хүүхдийн чинь бараг бодолчонд үгүй 200 биш одоо ингээд 250 хүүхэд байдаг гэсэн бол 150 архивч. Эрэгтэйчүүд бараг тэр чигээрээ. Ер нь эрэгтэйчүүд бараг 100% юм биш юм а гэхэд ер нь 70-80. Ерөөсөө согтуурал. Тэгээд тэднийг чинь ингээд хаягдцсан. Тэгээд тэд нар чинь ингээд шууд 8 чинь болдог ч юм уу. Тэгэл одоо тэр Орос морсод 8 гэхэд юу эсийг үзэж, юу эсээрээ дээрлэхүүлж Оросуудад зодуулдаг юм уу, буу тулгуулдаг юм уу. Ингээл тэгэл одоо бүр ерөөсө жинхэнэ нөгөө нэг харахны аимшигын юм руу орцсон байхгүй. Тэгээд одоо ингээд үйлдвэрт ажиллаж исэн 60-аад оных нь бол манийг одоо арай нэг ингээд ажил амьдрал дээр гарцсан ингээл нэг байгууллагт ажиллаж исэн одоо арьс ширний үйлдвэрт ажиллаж исэн гэвэл арьс ширний үйлдвэрт одоо юу гэдэг 200 ажилчтай байсан шууд тэр үйлдвэр чинь байхгүй болоод тэр 200 хүн гудамжинд гарч байгаа. Тэгээ яах вэ? Ингээл тэгэл архинд орно. Тэгэл эсвэл хүчээр 8 хийн. За эсвэл зарим нь малчин болно гэл тэгээд тэр хүмүүс чинь яг ингээд энэ бүрлж исэн үед нь ийм амар болгоцсон. Тэгээд миний насны одоо хүмүүсийн чинь хүүхдүүд бол одоо би яг 20 настайдаа хүүхд гаргаагүй л дээ. Хэрвээ 20 настайдаа хүүхд гаргацсан бол миний тэр 20 настайдаа гаргасан байсан хүүхд чинь шууд одоо аав ээж нь шууд эмээ өвгүүдээр хаягдаад эсвэл солонгос яваад эмээ өвгүүдээр хаягдаад 24-ийн цэцэрлэгт ороод тэр хүүхдүүд чинь бүгдээрээ эмзэгчлийн трауматай. Энд чинь нэг хүн чи мал гэж хэлчихэнгүүт л энд чинь нурж унаал. Яг амиа орломоор санагтаад л. Энэ хүн энэ болор туяа ягч намайг одоо мал гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө бүрээсээ ямар ийм хүн ингээл одоо тэнцээ чинь хүчих гээд байгаа байхгүй. Яг тэгэхээр эн чинь ерөөсөө хоёр талын юм яваад байгаа. Тэгээ үнэхээр одоо өнөөдөр чамааг энэ хүн одоо мал гэлээ одоо юу гэдгийг одоо элдв бусаар доромжллоо шүү дээ тий. Тэгэхээр энэ үгийг сонсож байгаа тэр 20 настан 30 настан сэтгэл зүүн ийм дархлаагүй. Тэр хүүхдийг ээж аав нь бага наснд нь үгүй миний хүү чинь ахуй онцгой хүн байхгүй. Миний хүү чинь ээж аав чи бол онцгой. Чи ерөөсөө чи энэ байгаагаараа чи мундаг. Ээж аав нь чамд хайртай гэдэг ийм одоо итгэл тэр нэг хүн чи мал гэсний төлөө энэ чи ингээд ээгон шалаар нэг болоод байх биш. Ийм хүн болгож өсөж хүмүүжүүлээгүй. А нөгөө талаас чамааг энэ мал гэж хэлж байгаа хүн чамааг одоо ингээд доромжилж одоо ингээд шалны алчуур болгох гээд одоо бүх талаараа хичээгээд ингээд элдв бусаар хэлээд яваад байгаа энэ хүн чинь бол бас одоо тэр нөгөө нэг ингээд нийгэмдээ хаягдаад ингээ бүр ингээд хачин болоод ингээ травматцсан сүулт ингээ хаягдсан юм хоёр талын юм яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ дээр бол тэр хүний одоо тэр ахмад үеийн одоо чамааг элдвэр хэлж байгааг бол тэрийг яг өөр дээрээ өсгөж хөөхий би санаа намайг ингээ энэ хүн ингээд байгаа ингэж ингэж өөр дээрээ тусгаж авахгүй илүү одоо нэг холтоод одоо нэг анаашны одоо өнцгөөс харна гэдэг шиг. Тэн дээр зүгээр өөрийгөө л бодох хэрэгтэй. Би яагаад энэ хүний хүнд эмзэглээд вэ?
Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжийг анзаарна. Би чинь ийм шарахтай хүн юм биш шүү. Гэт өөрийнхөө томруулахыг хичээд нөгөө талаас нөгөө хүнийг энэ чинь хөрх юм нь бас одоо ингээд эмзэгчсэн ингээ явж байгаа хүн юм байна. Гэт ингээд ойлгочих юм бол энд ерөөсөө эмзэглээд ингээ өөр дөрөө тусгаж аваад гомдоод шархлаад үл хайхрагдаад шовдорлогдоод байх юм ер нь бол байхгүй. Наа тийм байна. Тэгээд тодорхой хэмжээр сэтгэлийн шарах байгаа тэр нь аюу тийм. Одоо тусгаж аваад нэлээ өөрийнх нь одоо баг таны хэлдэг нөгөө эгог нь байхгүй болоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүүхдийг эцэг их ер нь тэр нөгөө эгог нь одоо дарж өгөх биш. Ер нь бол одоо хүүхдээ айгүй тийм гоё ихтгэлтэй болгохын тулд эгог нь үгүй миний хүү чинь. Миний хүү бол ухаантай хүү юм аа. Миний охин бол хүүгээ тэгээд тийм үү миний хүү бол одоо ухаантай юм. Миний хүү бол зоригтой ирэх юм гээд ингээд хэлсээрэн байхад хилээд байх юм бол хүү чинь ухаантай бөгөөд зоригтой болно. Охиноо миний хүү охин чинь бол одоо хайр гэрэлтсэн үнэхээр юу гэдэг үсгэлэнтэй, гоо үсгэлэнтэй. Миний охин хөөхөө охин гэд ингээд хэлсээрэн байгаад ийм болгочих юм бол тэр охин царайлаг болно уу, царай муутай болно хамаагүй. 20 настай, 25 настай болсон хойно тэнд нэг одоо эрэгтэй хүн чам шиг царай муутай юм гэхэд тэр хүн нууж унахгүй байхгүй. Яагаад гэвэл тэр хүн ар гэрээсээ ээж аваасан би үсгэлэнтэй охин шүү. Би үсгэлэнтэй, би хөөрхөн гэдэг итгэл үнэмшлийг авсан байна. Тэр итгэл үнэмшил дотор байгаа цагт мянган хүн чамайг тойроод чи царай муутай гэхэд тэр хүн тэр нь юусоо шархлахгүй. Ийм л юм яваад байгаа. Тэгэхээр л бид нэр хүүхдээ айгүй ингээд юм хүүхдээ хэлж байгаа үгээ анзаарах стил юм байл л дээ. Тэгэхээр эмэгтэй хүүхдэд бол тэр гоо үсгэлэн тэр хөөрхөн байх гэдэг юм бол айгүй чухал. Тийм учраас тийм итгэлийг одоо ээж нь ганц ээж хангалтгүй аав нь улангоя аав нь айгүй өгч явах хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол эр хүн одоо тийм үсгэлэнтэй харагддаг. Эр хүнийг одоо тэр татдаг тийм үстэй охин болж эмэгтэй болж одоо гарна. Ерөөсө тэр царай муутай мөртлөө эрчүүд чинь нэг нурж унаад байдаг тийм нэг эмэгтэй өчүүд байдаг ш. Тэдний чинь тэр аав нь чи хөөрхөн гэдэг ар гэрээсээ тийм имийг авсан аав нь миний охин бол үнэхээр үсгэлэнтэй гэдэг тийм итгэл үнэмшлийг суулгах хүмүүс. Одоо тийм биш болохоор л одоо энэ чи хөөрхөн болчих гол одоо нийгмийн стандарт нийцэх гэл одоо амар илгээл янз янзын итгэхгүй одоо бүх юмаа хийлгэж штий хөөхс одоо ерөөсөө бүх юмыг хийлгэж ш. Энд чинь нөгөө талаас итгэлгүй байгаа байхгүй юу? Тэр шал өөрсгөө төрөө ороо явчлаа. Яг юм хэлэх тал дээр бас хүмүүс яг хоёр талтай байгаа гэдэг юм уу? Яг өөртөө итгэлтэй байл хувь хүний юу гэх. Гэтэ бас илүү янз бүрийн байдаг л ах тий. Тэгээ бас тэр нөгөө нэг юм тий. Чи хэл. Өөртөө хүлэн зөвшөөрөх гэдэг нь уу? Бусдад хүлэн зөвшөөрөх гэдэг нь үү гэдэг чинь бас ялгаатай л байж магадгүй л дээ. Тэгэхээр л хүн өөрөө өөрийгөө л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй байгаа байхгүй. Манай Сандор Лестер бол би авиастай, би зохиолч хүн гэдэгтээ бол ер нь айгүй амар ихтэй байгаа шүү дээ. Тийм учраас тэр нөгөө линтэ мөрөөдлөхөө бүсгүй линтэ автобусын дотор танилцаа. Тэгээд ингээ хоёулаа чөлөө цуг ингээ явж исэн чинь би бол одоо тийм агуу авиастай хүн чөлөө тэрийг ингээд нөгөө хүүхэнтэй хэлсэн чинь нөгөө хүүхэн нь бараг ингээд бараг нөгөө нэг дог тохуу хийгээд идэх үст. Тийм баа. Бараг л ер нь бол зохиолчгээ танилцуулчих штеп. Бараг л тийм штеп талаа. Асар хэлээд. Тэгээд чи энэ номон дээрх нөгөө Йоланд гэдэг нэг эмэгтэй дүр байгаа шүү дээ. Одоо манай хашир манай Сандорын маань одоо явуулддаг хүүхэн л гээ да тий. Өөрөө хайргүй юм чи. Йоланд нь бол одоо манай Сандорт амар хайртай байгаа тий крашлчаад байгаа шүү дээ. Өөрхийн амтаг суу ихсэн гордлохтой чаавас. Сандор бол одоо дотроо нөгөө ихэрхүү бардам зангаараа бол ерөөсөө үнэлэхгүй. Энэ нэг бараг нэг мангар хүүхэн
гэл ерөөсөө Тагчсан юм гээд орчуулсан юм та. тий бүр үгүй тэр угаасаа оргин дээрээ бүр амар доош нь хийсэн тийм хандлагатай байгаа байхгүй юу. Тэгээ тэрүүгээр нь л орчуулсан. Тэгэл бараг л нэг бүкс мөкс ч байхгүй л гэн одоо нөгөө хүн дургу болохоор ч одоо тэгээд бүх юмыг ингээ муухай олгож харж ш. Тэгээд тэр бол одоо их арчаа марчаатай хүүхэн байгаа ч тийм уул нь одоо ингээл яалаач хэлээ ус цасанд ороод нүүр амаа будаад тэгээд яалаа гэл ингээл өндөр өсгий мөсгий хааш мааштай ингээ байсан чинь арчаатай нүртэл муухай олж харагдаад ш тий. Яг хаа нөгөө бодол санаа нөгөө лин дээрээ байгаа юм ч тий. Одоо голоо. Тий. Тэ чи Йоландын талаар юу гэж бодсон? Йоланд аяг бүдгхэн гараад өнгөрт юм а. Гэтэ нөгөө нэг Сандор Йоланд хоёрын харилцаа нь бас нэг юм яг яри гэж бодож байсан байхгүй яа. Тэгэхээр одоо токсик харилцаа юм биш үү бас ер нь. Тийм. Одоо ингэдэг болсон. Шимэгчилж шимэгчлээд байгаа байхгүй тий? Тийм. Situationship гэж та сонссноо? Situationship гэж та сонссноо? Situationship. Одоо ингээд манай үеийн залуучууд айгүй тэгэж ярьдаг болсон байхгүй юу? За. Situationship гэдэг нь relationship бол биш. Үерхэхгүй гэж байгаа. Үерхэхгүй. Хоёлаа ингээд ямар байдалтай байхаа үзнэ, хоёлаа арай үерхэх болоогүй гэсэн ирнэ. Яг нөгөө нэг сандор тийм явалтдаг. Ер нь бол явалтдаг л байгаа байхгүй. Тийм. Яг Йоланд Сандор хоёрын харилцаатай. Энэ харилцаа одоо манай үеийнх нь амар түгээмэл болчихсон. За. Тэр яг Йоландын зүгээс бол яг л суучил гэсэн итгэл найдвартай. Сандорынхаа амийг хараад гэдэг юм уу хүлээгээл байгаа юм да. Өөрхий суучаасаа гэл гордоол өөрөө сайн болчоод тэгэл суучаасаа гэж гордоод л ерөөсөө одоо ингээл далайсан газар нь гар далд ороод далалсан газар нь ил гараал ингээл яваад байгаа байхгүй тий айгу өрөвдмөр. Ингээл өрөвдмөр дүрээсаа. Тийм тэгэхээр одоо тэр чинь ер нь бол тийм шимэгч ёстой токсик харилцаа situationship дотроо бараг токсик байгаа байхгүй яа. Тэгэхээр нөгөөд эрэгтэй бол хайртай биш шүү дээ. Тэгсэн мөртлөө явуулаад за яах вэ төгс бүсгүй линейгээ гараад ирэхээр энийг хайчиндаа хатар гэсэн бодолтой тий. Тийм бас ингээд зүгээр ингээд хүнлээд орихгүй байхгүй байлгаад амар муухай. Тийм. Би тэртээ тэргүй энэтэй суухгүй би энэ тэртээ тэргүй хайргүй юм чинь гээд одоо ингээд явуулж болно шүү дээ. Тэгсэн чинь худлаа хагасаа өдөр болохоор зэрэг очиж унтчаад тэгээ яваад өгдөг тий. Тэгээ ашиглаад ингээд шимэгч харилцаа байгаа байхгүй юу. Тэгээд хөөрхий эмэгтэй хүмүүс чинь тэгээд нэг хүнд ингээд эрэгтэй хүнд ингээд хайртай болохоор ер нь одоо бас ингээд айгүйх өөрийгөө ашиглуулах тийм жоохон сохорчдг юм шиг байгаа чаавас. Гэхдээ эрэгтэй хүн ч гэсэн сохордгүй байлгүй ямар одоо хэм итгэв. Ямар ч байсан Йоланд бол жоохон хохироод байгаа юм. Тэгээ эн чинь бас нөгөө үн цэнийн асуудал яваад байгаа байхгүй. Хин манай Сандор ч нь бол ямар эмэгтэйг үнэлдэг вэ гэхээр тэрэнд нэг гоо үсгэлэн нэг чухал биш юм шиг байна. Тэ? Одоо энэ тэр багийнхан тэр Каролин ч хөөрхөн биш охин гэж байна. Одоогийн энэ лин маань бол сайхан үсгэлэнтэй амт биш шүү дээ. Зүгээр л жиний л шүү. Гэхдээ линийн одоогийн тэр лин бол асар өөртөө ихтэй байгаа тий. Тий. Бас амар их цамтай. Яагаад тэр би чамаас хизээч би одоо энэ нөхөртэй хайргүй гэж байгаа. Тэгсэн мөртлөө би юу гэж чамтаа суух юм бэ? Иштэй эхлээд яас амар бардам зан. Амар тэгээд бүүн их цан яг нөгөө сандууртай ижил юм яваад байгаа хөө. Тэгэхээр тэр хоёр чинь тэргээр ээжил. Би бол нутагтаа буцаж очиод дээд сургууль мургуул цугаад багш болон ч илүү бас юм том юм ярьдаг те. Тэгэхээр тэр хүн ч дотор ихтэй. Тэгээ би бол ийм мундаг багшийн хүүхэд гэртээ буцаж очиод ингээд юм. Тэгээ би хоёулаа ерөөсө нутаг буцъя л да. Чи наад нөхрөөсөө салчих. Чиний наад нөхрийн чинь хүүхэд ерөөсөө хамаагүй. Би наад хүүхдээ чи аав болчих хамаа. Тэгээ хоёулаа буцаж очиод ингээд сууйдхүү гэдгсэн чинь. Би юу гэж одоо ийм цагны үйлдвэр мөр юм үйлдвэрийн хар ажилчинтай сууж идэв. Тийм. Гэт тэр хүн чинь бас асар их цантай байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүний энерги тэр нэг их цантай тэр нэг эготой айгу асар их цантай өөрийгөө их юмд бодсон тий одоо муугаар хэлвэл тэр энергиэр айгу адилхан.
байх юм. Аа. Тэрсэн мөртлөө нөгөө юм зөрөөд байгаа байхгүй нөгөө тэр одоо хэн болохоор зэрэг үйлдвэрийн ажилчин уул нэмтэй ингээд сонирхол нэгдээд байдаг. Бас тэр чи өөрөө хайртай болчиход байгаа шүү дээ. Уул нь бол манай хэн бол хийн бол дурлцаад байгаа шүү дээ. Тэр гүүр мөргийн хажууд чинь мөсөлцөж ихтэй юм болоо гэсэн. Тийм шүү дээ. Тэгээд нүүр өгөхгүй байж байгаа тэгэл ер нь тасчдаг дөө яриа маринд нь бас болоод. Тий. Тэгээд тэр лин болохоор зэрэг зүрх сэтгэлээ хайр дурлалаа сонсдог эмэгтэй биш байгаа байхгүй. Энэ нийгмийн зэрэг зэнда чухал эмэгтэй байгаа байхгүй тий? Тийм ээ. Тийм үйлдвэрийн ажилчинтай суухгүй. Тэр нөхөр цүртэй хайртай биш. Гэтэ тэр нөхөр их сургууль сурж байгаа нутг руугаа буцаж очихоор их сургуулийн багш, профессор болох эрэгтэй учраас би бол охиноо бол аавтай байлгана. Нөхрөөсөө салахгүй. Гэхдээ би нөхөртэй хайргүй. Чамд бол хайртай. Гэхдээ чамтаа суухгүй. Ягдгүй чи үйлдвэрийн хар ажилчин. Ингээд байгаа шүү дээ. Бүр амар юм үн цэнийн асуудал яваад байгаа байхгүй. Манай хаширын чинь үн цэн болохоор зэрэг тэр нийгмийн зэрэг зэнда тэр хэрхэн харагдах байдал айгүй чухал. Тэгээд ухаанаараа шийдвэр гаргадаг. Зүрх сэтгэлээ сонсдоггүй эмэгтэй байна. Манай сандор болохоор зэрэг зүрх сэтгэлээ сонсдог хэрэгтэй. Тэгээд тэр гоо үсгэлэн бол бас нэг юм чухал биш. Тийм ухаантай эмэгтэй сайн эмэгтэй байхгүй. Манай Йоланд бол тийм амар смарт IQ-тэй эмэгтэй бол биш шүү. Биш. Тийм. Тэгээд лин бол IQ-тэй эмэгтэй байхгүй. Тийм ээ. Ухаантай аюу тийм нийгмийнхаа байр суурийг бодолдож үзээд байдаг шүү дээ. Нутг руугаа буцаад явах. Тэгээд дээрэс нь ийм смарт эмэгтэй. Гэхдээ прагматик эмэгтэй байхгүй. Тэгээ юмыг одоо юу гэдэг эрх ашигын үүднээс бас одоо ингээд амьдралынхаа шийдвэрийг гаргадаг тий. Гээд ингээд амар олон зөрчил айгүй их лаг юмыг агуулсан бас лаг зохиол байгаа шүү тий. Тийм ээ. Тийм ээ. Тэрийг бас их бодолцсон. Бас их зөрчлийг агуулсан. Тэгээд чи юу гэж бодвоо энэ нэг энд чинь нэг би орчуулж яхад хүртэл надад амар нэг ойлгомжгүй эсгүүд байгаа байхгүй. Орчуулад байдаг. Яг хөө тэгээ ойлгох шаардлагагүй орчуулчих болно шүү дээ. Тэр чинь зүгээр сцен ингээд дүрслэл юмнууд гарч байгаа юм чинь тэрийг тэгээд би ингээд орчуулж яана гэдэг чинь энэ номыг чинь би засах басахтайгаа ингээд нийлээд баг бодолчин. За 10 биш юм аа гэхэд ямар ч байсан 6 уншиж байгаа байхгүй. 2 удаа засан. Дараагаар нэмээ орчуул тэгээд орчуулна. За эхний нэг уншин, дараагаар нь орчуулж яхад нэг уншин. Өчигдрийнхөө оруулсан юм а засахтаа нэг уншиж байгаа. Дуусангууд нь 2 уншиж байгаа. Ямар ч байсан 5 уншиж байгаа байхгүй юу? Тэ? 5 уншсан юм байна. Тэгээд ингээд тэр энэ номон дотор чинь ингээл гой ойлгохтаж явж байгаа ойлгомжгүй сцен гараад ирсэн. Тэгээд ингээл явж байгаа ахаал нэг ойлгомжгүй юмуд гараад. Тэгээ ялангуяа тэр сүүлийн хэсэг дээр тэр нэг шовуу мовоо нисэл тэгээл нэг хөгжимчд гарч ирээл бүр тэр ерөөсөө энэ бодит амьдрал дээр биелэх боломжгүй юм шал худлаа төсөөллийн уран зөгнөлийн юм шиг тэгсэн мөртлөө айгу тийм дарк дүрслэл зүүд чим шиг тийм дүрслэлүүд гарч ирээд идэг. Тэрийг би ерөөсөө өөрөө ойлгоогүй. Тэгээ нөгөө манай редактор чинь нөгөө Батзориг Сүмья Сүрэнгийн Батзориг гэдэг энэ багш сургуулийн нөгөө нэг багш яруу найрагч залуу байгаа шүү дээ. Чиний үе одоо 20 дэмүү 30 рүүгээ охоо бацсан. Бацрагаас би асууж байгаа. Чи тэр рискийг ойлгоо гэсэн чинь хаалгаа хөгтөнд. Тэр хүмүүс юус ойлгохгүй. Чи тэр рискийг юу гэж бодов? Яг тэрийг бас яг ер нь бол нэг линтэйгээ сайхан төгс төгөлдөр амьдрий хайр бэлэн бүтээ гэсэн нэг итгэл үнэмшилтэй явж жагаад тэгээд яг тэр нөгөө нэг бодсон одоо тэр хүртэл нь хандсан гэх юм уу? Одоо тэр найдвар нь бүр байхгүй болсон. Ер нь бол яг нөгөө сандар юм амьдралын яг хоёр л утга учиртай байсан гэж би бодсон баггүй. Нэг нь болохоор зохиолч болох хүсэлтэй, нэг нь линтийг аз жаргалтай амьдрал, нэг ирээдүйд чиглэсэн хоёр хүсэлтэй. Тэгээд лин байхгүй болоод
Тэгэл яг зохиол дээр Тийм буугаад тхэ болоод линк бүтгээ болол яг зохиол дээр буугаад яг тэр ингээд нэг юм imagination төсөөллийнхаа ертөнцтэйгээ үлдээл. Тэгэл бараг нэг шувуу муутай яриад ингээд яг тэгээд үлдчихвэл гэж бодсон. Яг нэг юм ганцхан тэр зохиол бүтээлийнхаа тэр төсөөлөл мөрөөдлийн гэх юм уу. Тэр ертөнд рүүгээ унчуудаал гэж бас нэг айгу абсурд харсан юм байна. үнэхээр абсурд те тэр хэсэг үнэхээр абсурд ачинжигтэй. Тийм би тэрийг болохоор зэрэг нэг бодохдоо зарим хэсэг нь бол яалтчгүй зүүд байгаа юм. Манай ширийн зүүд. Зарим хэсэг нь болохоор зэрэг тэр төсөөлөл нь юм уу одоо бүү мэд нэг тийм ойлгомжгүй тийм хэсгүүд төсөөлөл гэхээр чинь одоо мөрөдөл айгуу сайн мэдхгүй одоо тийм тэгэхээр ер нь бол зүүдл юм байна л да. Яагаад тэгэхээр тэр хүн чинь өөрөө ингээд санаатаагаар ухамсартайгаар тийм гачин юм бодохгүй ш. Тэгэхээр тэр зүүд баг. Тэгээд энэ зохиол маань чи хэрвээ анзаарсан бол ингээд 3 зэрэгцээ шугамар гэж байгаа. Яг одоогийн Сандор Лестрийн амьдарч байгаа амьдрал. Одоо энэ цагныхаа үйлдвэрт ажиллаад ингээд хинтээ таарлаа, танилцаа дараараа дурлаад ингээд ийм амьдрал явж. За энэтэй яг ингээд зэрэгцээд өнгөрсөн цагийн амьдрал явж. Тобиас Сандор Лестрийн багийнхан нэр болохоор зэрэг Тобиас Хорват гэдэг хүү байгаа тийм. Тэр Унгарийн хөдөө тосгоны одоо 17 настай ийм ганц бие одоо хосгүй үзэсгэлэнтэй одоо тэгээ сүулдэ амьдрахын ихээр янхан болцсон охины ганц хүү. Тэгээд тэр тосгонд тэр одоо бяцхан хүүгийн амьдрал айгүй гонигтай тийм. За тэр өнгөрсөн цаг нь явж байна. Одоо цаг, өнгөрсөн цаг тэгээд зүүд гэсэн ийм 3 зэрэгцээ шугамар яг ингээд тэнцүү холиод ингээд ирж явж байна. Тийм ээ. Тэгээ хүмүүс жоохон ингээд төөрөлтгөө. Тэгээ агтай Агото Кристоф дотор байнга нэг тааралддаг сэдв болохоор зэрэг тэр нэг айгуу сонь тэр нэг юуны юу гэдэг лээ ийм хамаатан садан ах トゥ эцэг нэгтэй, их нэгтэй, эцэг нэгтэй, эсвэл их нэгтэй ч гэдэг юм. Эцэг нэгтэй л юм байна л да. Ийм одоо үеэл мүеэл ихч дүү нар, ах トゥ нар эднэрийн хооронд гардаг нэг хайр дурлалын бэлгийн харьцааны нэг юм гажиж гэдэг юм. Тийм асуудал бас юм тий. Тийм. Энэ дэр чи одоо тэр лин энэ одоогийн өнөөдрийн одоо энэ автобусанд танилцж байгаа тэр мөрөөдлийн лин бол нөгөө жоохон лин өөрийнх нь дурлаад байсан эцэг нэгтэй лин одоо систер эгчин юм уу одоо дүүн те гэдгийг манай хашируулал мэдээд байгаа ш лин л мэдэхгүй болохсон. Мэдээд байгаа мөртлөө мэдэн дурлаад гэдэг. Тэгээ бүр ингээ хөсөж мөрөөдөөд одоо тачаадаад бүр хоёлоо сууй нөхрөөсөө салаач идэр болоод байгаа шүү дээ тий. Тэр айгуу сонин тэр нотлогоон дээр гардаг тий. Нөгөө яав нөгөө Ясмин чинь нөгөө яадаг үлээ тий. Ясмин гэдэг тэр нөгөө нэг гэрт үлдсэн тэр нэг хүүхэн ирээд хүүхэд гаргаад дахир дутуу хүүхэд гаргасан чинь Ясмин чинь аавынхаа хүүхдээ гаргацсан гэж. Санаж байгаас. Тэг хүүхэд нэг ийм нэг ачим яваад байгаа байхгүй тий. Тэр бол зүгээр зохиолчийн нөгөө нэг онцлог нэг ийм сонин харилцааг оруулж ирдэг нэг юм онцлог л. Эртний өөр нас уран зохиолууд дээр бас тиймэрхүү гардаг юм байлээ. Тэр шийдлийг тусгасан юм болов яасан юм бол. Гэхдээ тэгээд ер нь амьдрал дээр бол манай Монголд ч гэсэн зөндөө байгаа. Би тэр нөгөө toxic parents гэдэг ном байгаа шүү дээ. Монсодроо орчуулаад. Тэгээ нөгөө хөнөөлт эцэг гэхийн авир үгүй ямар нэртэй байлаа. Аль би нэг үзүүлээд. Энэ номыг хич нөлсөн байхгүй юу? Юу юм харагдчихэв. Тий. Авч уншиг гэж бодоолаа. Энэ дээр чинь тэр нөгөө нэг хүчирхийлүүлсэн одоо
заавал одоо бүр айхтар хүчинт читгэ юмаа гэхэд одоо ингээд ийм сонин авир одоо оролцсон тийм зүү зогсохоор оролцсон тийм эдгээр юмнууд чинь эцэст хамгийн их гардаг газар бол гаднаас биш юм билээ шүү дээ. Дандаа хамаатан садан ойр дотнос юм билээ. Тэр хараа Монголд ч тийм байгаа, гадаадд ч тийм билээ. Бага насандаа хүчирхийлүүлсэн тэгээд одоо хүчирхийлүүлдэг юм ахад тэр оролцсон тий одоо хойд эцэг ч юм уу аав нь ингээ үеэл мүеэл ах нь оролцсон юм чинь угаасаа шарх болгоод үлдээчдэг байхгүй. Заавал тэрийг хүчнэдэд одоо ингээд юу яагаад ах секстэд ах шаардлагагүй. Тэрнээс тэр юм чинь ерөөсө хамгийн их гардаг. Тэр ерөөсө гаднаас ингээд нэг танихгүй хүн ирээд гудамжин тэр охиныг барьж аваад хүчичдэг юм билээ шүү дээ. Дандаа гэрээс юм билээ шүү. Тэгэхээр тэр ерөөсөө байдаг имийг л мань хашир ингээд бичсэн юм байгаа. Одоо юм бэ? Харин тийм. Гэтэ бас байх ёстой ч гэсэн үг биш те. Хүний нэг тийм гаж юу аюу байхгүй юу? Тийм. Тэгээ угаасаа бас хүүхдүүд ч гэсэндээ хүн өөрөө угаасаа тэгээд нэг тийм угаасаа эмэгтэй хүүхдийн анхных нь хайр нь аав нь эрэгтэй хүүхдийн анхных нь хайр нь ээж нь гэж бас нэг юм үг өгдөг шүү дээ. Тэгэхээр зэрэг угаасаа хүүхд чинь эр хүнийг аваараа одоо охин хүүхэд эр хүнийг аваараа дамжуулж эр хүнийг одоо төсөөлж эрэгтэй хүнтэй танилцж байгаа шүү дээ. Ах махаасаа эрэгтэй дүүгээсээ гадна. Гэхдээ тэд нар чинь бол өөртөө адилхан хүүхэд учраас тэгээд чи эр хүн гэж харахгүй шүү дээ, тийм. Аавыгаа л эр хүн гэж харна. Эрэгтэй хүүхэд чинь ээжийг л эмэгтэй хүн ингэж дамжуулж эмэгтэй хүнээр төлөөлж ингэж байна шүү дээ, тийм. Тэгэхээр тэр нэг юмар хүүхдийн талаас хүртэл тодорхой хэмжээгээр нэг юм нөгөө өөрөө ухамсарлахгүй бас нэг тийм баг зэргийн тийм крашлах юм бас байдаг юм байлээ. Бүр яг юм сэтгэл зүгөө энэ номон дээр ч байлээ. Тэрийг том хүн нь өөрөө ухаанаараа ингэж зохицуулах хэрвээ одоо хүүхдээс нэг тийм одоо нөгөө нэг алхам гарч магадгүй шүү дээ, тий? Аавыгаа үдсэн ч юм уу, аавтайгаа сэтгэнээд байгаа ч юм уу, тий? Тийм имийг аав хүн, эцэг хүн өөрөө тэрийг өөгшүүлж тэрэн дээр ингээд одоо оролдоход нь одоо ингээд тэрэнд ингээд дагаа явчих болохгүй юу? Тийм юм энэ ном дээр бичсэн байлээ. Тэгээ тэр бол бас яг нөгөө талаас бүхэн дээр биш ч гэсэн яг тэр хүн дээр бол байдаг юм. Яагаад би тэрийг тэгж утсан гэхээр зэрэг чи бодвол Лолитаг уншсан баг. Лолита чинь 12 настай охин. Нөгөө Гүмберт чинь одоо 42 настай ч үлээ эрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр одоо кино моногоор бол нөгөө зургаар үзэхээр бол тэр хүний бодлыг мэдэж чадахгүй учраас бол тэр анзаарахдаггүй. Зохиолыг нь уншихад Лолита 12 настай Лолита өөрөө тэр Гүмберт чинь бас крашлаад ингээд яг ингээд өөрөө татагдсан байхгүй. Өөрөө ингээд өдөж бүдөөдсөн байхгүй. Өөрөө крашлсан. Гэтэ яг хөө тэр мэдрэмж бол хоёр хүнд хоёр талаас яг зэрэг нэг моментод одоо бий болсон л доо. Тэгэхээр бас нэг юм бас байдаг шүү. Нэрээ тэнтэй бас сони. Тийм сони. Надад ихтэй нөгөө нэг тийм аавтайгаа адилхан хүнтэй суучлаа, ээжтэйгээ адилхан хүнтэй суучлаа гэдэг юм надад жоох юу санагддаг уг нь бол. Гэтэ яг нөгөө нэг шин чанар нь ээнэгсэн дотн байдаг болохоор яг аав шиг юм уу, ээж шиг юм сонгох юм шүү аа. Энэ намайг уншмаар юм байна. Тий. Сайнараач тэр муугараач тэр аав шигээ эсвэл ээж шигээ хүнийг ингээд хүн даалдах ухамсараараа тэр нөгөө нэг дата нь байна шүү дээ. Тэр хүний чинь дотор одоо тэр гэрт аавын гэрт 18 жил амьдарсан болохоор чинь эмэгтэй хүний эр хүнийг ээж хүний тэр дата нь байгаа юм чинь тэрүүгээрээ ингээд мэдлгүй ингээд сонгочдөг байхгүй. Яг нөгөө архичин хүний хүүхэд охин одоо архичин хүнийг үзий ядан өсөөд тэгээ архичин хүнтэй очиж суучдаг гэдэг юм байдаг шүү. Бүр архичин хүнтэй суухгүй гэж тангараглаад архичин биш хүнтэй очиж суудсан чинь нөгөө хүүхэнтэй чинь суугаад хэдэн жилийн дараа нөгөө архичин биш нөхөр нь архинд орсон байдгийн шүү. Яа. Бүр тийм амар ахгүй энэ даалд ухамсарт суусан одоо тэр дата тэр код чинь. Аюултай. Танд гэхдээ тийм давтагдлаасан яг таны одоо нөхөрт гэх юм уу? Таны аавын шин чанар гэх юм уу байсан уу? Таны амьдрал дээр батлагдсан уу? Яг бүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээгээр байна шүү дээ.
Яг хөө энэ тэнд ингээ мерсэр ингээ алаг цог юмнууд байлгүй яг хөө зөндөг байх. Гэтэ яг тэр нөгөө нэг тэр хүн шиг нь гэхээсээ илүү одоо нөгөө нэг ээж аавын хоорондын харилцааны сайн одоо муу тэр хоёр юм чи хоёулаа ингээд надад нөлөөлсөн гэдэг байхгүй. Тийм юм байгаад байгаа. За тэгээд энэ номыг одоо чи ямар хүмүүс уншвал ер нь яавал хэрэгтэй гэж бодож байна? Түрүү яг дурдсанчлан нэг тийм яг би бас энийг бас тийм үедээ уншсан баха. Номын баярын үеэр чинь reject яриад байсан би нэг тэг жоохон хувь байж магадгүй нэг хүнтэй харилцаа дууссан байхгүй юу? Тэр харилцаа situation шиг болох гээд байсан. Тэгээд за угаасаа ингэж ирээдүгөө гэж нөгөө маань үзэж хахад ингээд хоёрын хооронд тасаж масаж ч юм уу сэтгэлийн харилцаа үүсэх боломжгүй байна гэж бичээр өөрийгөө татаж аваад тэндээ бас нэг жоохон хямарсан тийм санаж хямарна. Тийм санаад тэгтээ нөгөө нэг логикоо бас ажиллуулах шаардлагатай болоо за угаасаа бүтэхгүй дээ. Тийм болохоор гээд сэтгэл мэдрэмжийн зүтгтэй үедээ уншихад бол Сандорыг амар тийм ойлгосон, хайрлсан мэдрэмж төрж исэн тийм. Тэр үедээ бол одоо жишээ нь ингээ шал өөр утга агуулгатай уншихад бол нэг тийм хань болсон санагдахгүй шүү дээ. Яагаад ч юм яг энэ зохиолоос их нөлөөлсөн. Нэг тийм сэтгэлийг бас нэг жоохон айтайхан болгоход их нөлөөлөдсөн. Тийм үү? Dark мөртлөө тий? Тий. Тэгэхээр бас яагаад гэсэн бол магадгүй одоо би бас ганцаараа юм нэг тийм би өөрөө бол ингээд жоохон азгүй маа гэж ботсон юм шиг байна. Тухайн үед ингээд миний хайрцаг бүтэхгүй. Харилцаа бүтэхгүй нэрээ гэж бодож яхад хандор жоохон адилхан л байсан байна л да. Тийм юм байгаад байгаа. За тэгээд энэ номыг одоо чи ямар хүмүүс уншвал ер нь яавал хэрэгтэй гэж бодож байна? Түрүү яг дурдсанчлан нэг тийм яг би бас энийг бас тийм үедээ уншсан баха. Номын баярын үеэр чинь reject яриад байсан би нэг тэг жоохон хувь байж магадгүй нэг хүнтэй харилцаа дууссан байхгүй юу? Тэр харилцаа situation шиг болох гээд байсан. Тэгээд за угаасаа ингэж ирээдүгөө гэж нөгөө маань үзэж хахад ингээд хоёрын хооронд тасаж масаж ч юм уу сэтгэлийн харилцаа үүсэх боломжгүй байна гэж бичээр өөрийгөө татаж аваад тэндээ бас нэг жоохон хямарсан тийм санаж хямарна. Тийм санаад тэгтээ нөгөө нэг логикоо бас ажиллуулах шаардлагатай болоо за угаасаа бүтэхгүй дээ. Тийм болохоор гээд сэтгэл мэдрэмжийн зүтгтэй үедээ уншихад бол Сандорыг амар тийм ойлгосон, хайрлсан мэдрэмж төрж исэн тийм. Тэр үедээ бол одоо чинь ингээ шал өөр утга агуулгатай уншихад бол нэг тийм хань болсон санагдахгүй шүү дээ. Яагаад ч юм яг энэ зохиолоос их нөлөөлсөн. Нэг тийм сэтгэлийг бас нэг жоохон айтайхан болгоход их нөлөөлөдсөн. Тийм үү? Dark мөртлөө тий? Тий. Тэгэхээр бас яагаад гэсэн бол магадгүй одоо би бас ганцаараа юм нэг тийм би өөрөө бол ингээ жоохон азгүй маа гэж ботсон юм шиг байна. Тухайн үед ингээ миний хайрцаг бүтэхгүй. Харилцаа бүтэхгүй нэрээ гэж бодож яхад хандор жоохон адилхан л байсан байна л да. Тийм байна. Тийм. Нэг чинь одоо ийм хувь хүний хөгжлийн ч юм уу өөр одоо шууд ингээ гарын авлага болох нугнаас бас шал өөр те. Яа тэгэхээр хүн одоо янз янзын одоо ингээ мэдрэмж хамгийн гол нь уран зохиолоос хүн мэдрэмж мэдэрдэг байхгүй. Сэтгэлээ нөгөө feeling гэдэг юмыг чинь уран зохиолоос олж авдаг. Одоо бид нар юу гэдгийг энэ энгийн дадал одоо нөгөө atomic habit гэдэргээл ингээл нөгөө хувь хүний хөгжлийн ийм юмнаас чи бид нар мэдрэмж одоо зохиолын баатартай адилхан эмор бол эсвэл одоо ингээл баярлал хүн найз нь хайчвал гонихраал тэр чинь бид нар яг уран зохиолоор яг тэр нөгөө уран сайхны кино үзэж байгаа юм шиг яг дагаж тэр хүний амьдралаар цуг амьдраад тэгээд тэгнгээ бид нар бас өөрөө өөрснийхөө шарахыг эсвэл үн цэнийг олж авах боломжтой байхгүй. Би одоо жишээлбэл боловтья гэдэг хүн юуг эрхэмлэн дээдэлдэг ямар үн цэнтэй эдэргээд ийм юмыг одоо жишээлбэл яг надад ингээд юм байгаа ч гэсэндээ
би бас ингээ бүрэн тэр одоо зураглалаа бүрэн болгоогүй. Тэгэхээр өөрийгөө бүрэн таниагүй хүн байж болно шүү дээ. Бүрэн таниагүй байгаа байхгүй юу? Жишээлбэл энэ номыг чинь уншаад, энэ өчигдрийг чинь уншаад бол би Йоландад амар дургүйсэн. Тэгээд Хөөе. Тэгээ би бүр амар Йоландад дургу. Бүр яг энэ Сандартай чинь ижилхэн бүр амар их цантай. Их цантай энэ нэг тэнэг юм баг ингэж бодоод. Тэгсэн чинь нөгөө номынхоо клубээр бид нар энийг уншаад ингээ ярилцсан чинь үгүй манай нөгөө одоо залуухан хүмүүс чинь айгүй арчаатай, айгүй хөөрхөн охин эдэргээд ингээ бодоод байхаар би бүр гайхаад ийм тэнэг юмыг над юусо бүр үнэхээр сонирхолгүй би их хүн байсан бол эзэж тийм яолонч хүүхэнтэй суухгүй байхгүй юу? Яолонч хүүхэнтэй бараг хөдөлчөнд явуулдахчгүй. Гэхдээ ястаа нэр явуултлаа гэхэд нэр one night. Тэгээд тэрний тэр арчаатай яасан хийсэн би мэй гоё авч явдаг тэр ерөөсөө хамаагүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хоёр тэгээ би чинь бүр амар дүрдээ итгэцсэн одоо миний л бараг зөв өдрөгээ бодцсон ингээ явж исэн чинь нөгөө уулзалтаар чинь нөгөө чиний стандараа сандор өстой яраг хачи ийм хөөрхөн арчаатай ингээл өөрт нь хайртай ийм хөөрхөн халамжтай ингээ охин байж ах чи аваа суучгүй муучгүй өдр гэсэн тиймэрхүү ярихаар би бүр гайхаад тэгэхээр чи хүн ингээд юмд өөрийнхөө үнцэн өөрөө ямар ямиг чухал гэж үздэг тэрүүгээр л ханддаг байгаа байхгүй. тий яг үнэ. Тэгээд тэгэхэр чин би болохоор одоо ганцхан эмэгтэй хүн биш шүү. Ерөөсө хүнээс надад би юуг айгүй эрхэмлэн ямар хүмүүст крашилдаг, ямар хүмүүсийг одоо шүтэн биширч ингээд дурлдаггүй гэхэр зэрэг би үнээс ухаан гэдэг юм айгүй хардаг. Ухаан интеллект айгүй чухал байхгүй надад. Би дандаа ингээд юм амар ухаантай эрхтэй хүнд крашилдаг, дурлдаг. Тэгэхээр зэрэг мундаг ухаантай байх юм бол гэтээ мэдээж царай мэрэ мэдээж харна л та бас. Ер нь бол ингээд царайлаг биш юм мөртлөө царайлаг биш ч гэсэн тэр хүн царай надад таалагддаг л байх хэвээр мэдээж байгаа шүү дээ тий. Тэгэхээр амар царайлаг мөртлөө үнэхээр тэнийг юм яриад идэг тэнийг хүн байвал эрэгтэй ч байсан эмэгтэй ч хүн байсан бол би одоо бас ингээл тоохгүй юм билээ л дээ. Тэгэхээр зэрэг тэр Йолонд мангар хүүхэндээ эсвэл царайлаг хөөрхөн хүүхэндээ тэр нь юусоо гол биш. Тэр энэ номыг уншсанараа би энэ Йолондыг тэнийг хүүхэн би тоохгүй байх байсан гэдэг гэж үзээд байгаа чинь энэ Йолондын тухайн асуудал биш. Би гэдэг хүн юу гүнэлдэг юм бэ? Юу миний үн цэнэр би ямар чанарыг одоо чанарт крашлдаг юм бэ? Ямар чанарыг одоо үнэлж үздэг юм бэ гэдгийг чухал байна. Мэдээж эмэгтэй хүн арчаатай байх ёстой. Одоо навсаачаад одоо унжичаад явж иж болохгүй гэдэгтээ бол би үнэлнэ. Тэрнтэй санал нэгдэнэ. Гэхдээ нөгөө талаас унжисан мөртлөө асар ухаантай байв би тэр хүнийг үнэлэх л байхгүй. Амар одоо арчаатай одоо чухам мисс шиг сайхан хүүхэн гоё арчаатай гоё хувцалсан гоё одоо хөстэй яадаг ийм хүн байлаа гэхэд тэнийг байвал би тэр хүнийг тоохгүй болохгүй. Тийм хүнтэй явуултаа гэхэд тэр хүнийг сүултээ бол хаях нь байна. Навсгар хүн байлаа айгүй ухаантай байвал би тэр хүнийг хаяхгүй л байгаа нь шүү дээ. Яагаад тэгэхээр үнцэн гэдэг юмдаа л хүн баригддаг байхгүй юу? Тэгээд цааш ингээ ухах юм бол энэ ухааныг хардаг, IQ-г хардаг, тэ smartness-ыг хардаг энэ үн цэнийг би хаанаас олоод авчихсан бэ гэдэг бас одоо тэр тухайн хүннээ эн чинь эсвэл одоо бүр юу гэдэг би төрөлхийн тийм байж болно те одоо төрөлхийн гэх юм бол би урд нас одоо хэрвээ бурхны шашинд итгэдэг энэ reincarnation те урд хойд насанд итгэдэг хүн бол би тэрийг сүнсэндээ аваад төрсөн байж болно те миний сүнс тийм байж болно би урд эсвэл багтаа миний өссөн орчинд хүнийг айгүй ухаанаар нь жаажилдаг тийм ухаанаар нь үнэлт цэнгэлдэг тэр нэг мангар юм энэ ухаантай мундаг хүн гэж манай аав ээжээр хоорондоо ярьдаг байвал би тийм болоод тусч. Эсвэл би өөрөө уншдаг, үздэг, хардаг юмараа би өөрөө тэрийг үн цэн болгож эрхэмлэх юмаа болгож сонгож авсан байж болно те ухамсартайгаар ханаас ч яж болно.
Тэгэхээр зэрэг хүн энүүгээрээ одоо ингээд бусдыг жаажилдаг ч юм уу ер нь бол тийм байх шаардлагагүй. Гэхдээ чи миний тэрийг би тэрийг үн цэнэ болгоод авцсан л бол тэр надад эрхмэл юм байхгүй. Тэгээд ийм болгоцсон бол би үнэхээр одоо юу гэдэг тэнэг ч гэдэг би өөрийнхөө одоо тэр цензурээр тэнэг гэж бодож байгаа хүнтэйгээ байх юм бол би таатай, жаргалтай байхгүй л. Тэгэхээр уран зохиолоор дамжуулаад бид нар өөрийгөө таньдаг. Тэр зохиол муу зохиол, сайн зохиол байх юусаа хамаагүй. Ер нь заавал хүн сайн зохиолч нэг уншаад байх шаардлагагүй юм уу? Тийм биз дээ. Тийм ээ. Ер нь enjoy болж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд enjoy болоод тэрнээс авах юмаа аваад өөрийгөө таниад ингэсэн л боллоо. Яг хөө тэгтээ бол бас ухааныг тэр хүнийг яг тэр зохиол маань бас нэг шин төвшөнд гаргаж явах хэрэгтэй байх л та. Тэ? Тэр уншигч болгон бас нөгөө номоос өөр зүйл ирдэг. Ялангуяа бараг л одоо өөрийнхөө тэр дотоод сэтгэлийг нь тольдож өгөх эсвэл ингээд дотоод сэтгэлд нь хань болох тийм юм хайдаг юм шиг зүгээр санагдсан. Мэдээж бол зарим нь одоо хувийн өвчл шинжлэх ухааны ачаал бүгдэлтэй юм уншиж байгаа л та. Гэтэ нэг номоос ч гэсэн бас тийм мэдэрч болоод байгаа юм л та. Уран зохиолоос. Тэгээ уран зохиолоос л яг тийм мэдрэмжүүдийг мэдэрнэ. Өөрийгөө илүү тань. Яг тэгэхээр өөрийгөө таних чинь мэдрэмжээр л үүдэг. Одоо жишээлбэл би тэр Йолонд дургу байна гэдэг чинь тэр чинь миний мэдрэмж байгаа зү. Тэгээ би яагаад Йолонд дургу ингээд би өөрийгөө ингээд таних гэдэг ингээд хайж шít. Өөрөөсөө асуулт асууж байгаа. Би чинь ийм хүн юм биш үү? Окей. Тэгээд би энийг хаанаас авцсан юм? Гээд ингээ хаагаа явах байхгүй. Агата Кристов бол би дуртай. Яадаг бол Агата Кристов ухаантай бийтэй байхгүй. Гэхдээ аз жаргалгүй эмэгтэй шүү. Тэ чи мэдчихэж байгаа шүү. Угаасаа зохиолууд нь бол аз жаргал нэг хүндэрдэггүй шүү дээ. Тийм ээ. Бас их тийм хэрсүүч байх та. Тэгвэл бас яг энэ Сандор шиг өөртөө ихтэй, Сандор шиг, Лин шиг өөртөө ихтэй тэр Швейцарын төв телевизэд өгж байгаа ярилцлага нь тэ танаа унгар хэл та одоо бараг л юм манай агуу яруу тансаг Франц хэлээр бичсэн болохоор л таны ном чинь бараг л юм алдартай болцсон биш үү гэсэн тийм шок асуулт асууж байгаа хгүй энэ Швейцарын телевизэн чинь гэсэн чинь үгүй тэр хэлэндээ биш. Нэгдүгээрт бол юу унгар хэл бол танаа Франц хэлнээс илүү яруу тансаг агуу хэлээ. Хоёрдугаар би энэ зохиолыг зүгээр энэ Франц хэлээр бичигдсэн би энэ Франц хэлтэй улсад чи ирж гатсан болоод би бичсэн болохоос биш би энэ зохиолыг ямар ч хэлээр бичсэн байсан. Дэлхийн ямар ч хэлээр бичсэн байсан би угаасаа л одоо ингэж алдартай болох зохиол байсан юм аа гэж хэлж. Энэ өөртөө итгэл энэ нэгдүгээр муу талаас нь харах юм бол эго. Гэхдээ нөгөө талаас энэ хүн чинь өөртөө асар итгээд байгаа. Энэ хүн өөрийгөө таньсан байна. Энэ надад ийм агуу авьяас байна. Гэдгийг мэдсэн юм. Мундаг юм аа. Гой. Зохиолуудын яс уншихад тэгээд нөгөө хит тийм уянгын хайлал хит романтик юм юус байдаг шүү. Хэтрүүлсэн тийм биш. Ялуун биш гэх юм уу? Тийм. Гэтэ бүр ингээ амар нөгөө нэг гүн автуулна тий. Нэг сайхан юм уушаад байхгүй. Амар юм уушаад байгаа мөртлөө бүр ингээ галзаараад ингээ донтоод ингээ яачингуудаа. Тэгэл дуурсан гоч ёо юу ишч вэ яач вэ ич вэ юу болчихоо гэж бүр ингээ үдэлч юм шиг юу ч юм шиг ингээл тэгээд дээрээс нь ойсоо бодулдаг тий. Тэгэл эн чинь ингээл чи үтээр одоо би ингээ 5 уншсан хүн чи бүтэн сарын өмнө уншсан хүн одоо ингээ өнөөдөр чи үтээр ингээ задлж ярихад одоо би ингээ 2 3 шинэ юм ингээ шинэ ингээ ойлголтод ингээ миний урдны ингээ ойлголт маань шин төвшөнд гарч шин. Ийм олон код, ийм мэлэн даалт юм суулгаж өгсөн уншигчийг ингэж төөрөлдүүлэхээр ингэж бичсэн юм байгаа хгүй. Тийм их шулуун хөнгөлөлтөй биш. Тийм ээ. Тэгэл зохиолчийн уран чадвар нэрээс нь ямар ч хэлээр гарсан алдартай л болохоор л болж ийдтэй. Ингээд ярьтаар байгаад халтаар байгаад
бараг 1 цаг ярих болдог гэсэн чинь 1 цаг 30 минут бараг 2 цаг хүртээ. Тэгээд яг харахгүй угаасаа нөгөө номын уран зохиолын уншигч хамгийн бест уншигч нь яг тухайн хэлний одоо тухайн номыг орчуулагчтай харахгүй байдаг. Одоо хамгийн сайн уншигч нь гэх юм бол тэгээ яг нөгөө нэг өчигдөр зохиолын одоо тий орчуулагчтай ярих. Тэгээд надад бол үнэхээр амттай байлаа. Яг унсны дараа хүнтэй ярих тэр тусмаа одоо орчуулагчтай ярих гэдэг бол айгүй үн цэнтэй байдаг. Тэр нээд хоёлаас нөгөө нэг шин ногт харж байгаа гүнзгүүдийг одоо таны харж байгаа өнцгөөс мэдэж авлаа. Тэгэхээр бас айгүй гоё амттай яриа байлаа. Баярлалаа. Зүгээр би ч гэсэн бас өөрөө 5 уншсан номоо ингээд дахиж уншаад шинэ ойлголтод задлаад ингээд шинэ ойлголтод хүрсэндээ маш их баяртай байна. За тэгээд зөндөө их баярлалаа. Тэгээд дараагийн манай бит хоёрын одоо уран зохиолын тухай ярьдаг, буу хаалдаг, уншсан номоо задлж ингэж дүгнэж өөрснийхөө өнцгөөс ингээд сэтгэлдээ хуваалцдаг энэ подкаст гэдэг юм уу энэ яриа маань зөндөө олон гой номны тухай ярина байхаа гэж найдаж байна. Тэгээд үзэгчтэй, сонсогчтой анхаарал тавьж өдөө хүртэл бит хоёрын одоо бүтэн цаг хагас син яриаг ингээд сонссон дууд бол их баярлалаа.